бас маш олон насанд хүрээгүй охтууд ингэсэн. Би Jeffrey Epstein тайртай. Хэрвээ найз олж өгөх юм бол тэр найзд чинь би $200 өгнө. Тэгээд найз олж өгсөн гэд би чамд бас дахиад нэмээд $200 өгнө гэж хэлсэн гинэ. За сайн байцгаана уу? Netflix дээр байгаа Jeffrey Epstein-ийн тухай баримтат кино болох Filthy Rich-ийн 2 дугаар ангийг ярьж байгаа бичлэг одоо эхлэх гэж байна. Тэгээ өмнөх бичлэг болохоор дуусахдаа Palm Beach-ийн цагдаа нар 2005 оны 10 сард 7 сарын мөрдлөгийн эцэст одоо Jeffrey Epstein-ийн гэрт нь ашгүй нэгжлэг хийж болно гэдэг юм зөвшөөрөл аваад тэгээ гэрт нь орж байгаагаар дууссан. Тэгээд одоо тэрнээс хойш ярья. Энэ бичлэг ер нь бол нэлээд хүнд байхаар байсан. Тэгээ ялангуяа би нөгөө дараагийнхын ангиудыг мэдж байгаа хөрөгч нарын тухай өөр мэдээллүүдийг мэдж байгаа болохоор бэлтгэхэд бас жоохон хэцүү байлаа. За ямар ч 2 дугаар анги эхлэхдээ цагдаа нар Jeffrey Epstein-ийн гэрт нь одоо нэгжлэг хийх эрхээ үзүүлээд тэгээ гэрт нь нэгжлэг хийж байгаагаар эхэлнэ. Тэгээ гэрт нь очсон чинь Jeffrey Epstein бол гэртээ байгаагүй, түүний ажилтнаа нь гэртээ байсан. Тэгээ тэр ажилтнанд нь одоо цагдаа нь ингээд юмаа танилцуулж байна. За ийм хэрэг улмаас ингээд гэрт нь нэгжлэг хийх гэж байгаа. Тэгээд нотлох баримтаар бид нар бас гэрээс нь одоо эд зүйл авч болно. Гэхдээ одоо ийм зүйлсүүд одоо авч явж байна гэдгийг ингээд мэдэгднэ гэж одоо хэлж эхэлж байгаа. За гэрт нь ороход ер нь бол маш олон шалдан зурагнууд байсан. Ганцхан шалдан зураг гэлтгүй одоо жоохон эмэгтэйчүүдийн тэгээ нас биенд гүцэггүй өсвөр насны жоохон тийм охтуудын зурсан зураг, дарсан зураг, бүтэн биеийн зураг, биеийнхэн тал хэсгийн зурагнууд, баримлууд, хагас нүцгэн зураг, бүтэн нүцгэн зураг гэж ер нь бол маш олон хэлбэрийн одоо шалдан нүцгэн байдлыг харуулсан тийм олдврууд олдсон. Тэгээд шатаар дэше явсан ч ямар ч массажны өрөө байсан. Тэгээ массажны өрөөнд дотор нь бас массажны ор байсан. Тэгээ бас нэлээд компьютерүүд байсан. Тэгээд одоо маш олон камер байсан. Гэвч ямар ч юм хард байгаагүй. Камерын бичлэгийг авах гэсэн ч одоо тэр нь бас байгаагүй. Тэгээд бас одоо ингээд компьютер нь байхгүй. Гэхдээ ингээд одоо компьютертэй холбогддог тэр бусад залгуурууд нь байгаа. Тийм олдврууд олдсон. Тэгээд цагдаа нар бол бодохдоо Jeffrey Epstein одоо цагдаа нар эрхийг мэдээд тэгээ хард драйвууд, камерын бичлэг, тэгээ зарим нэгэн компьютеруудаа гэх мэт одоо энэ нотлох баримтуудыг гэрээсээ авч явсан гэж одоо дүгнэж байгаа. Тэгээ ууг нь одоо эн чинь 2005 оны ихэнх үед одоо ингээд дуудлага аваад тэгээ мөрдөх ажиллагаа ингээ эхлүүлээд 7 сарын дараа ашгүйний гэрт нь одоо нэгжих эрх авахдаа тэд нар ингээ аюулгүй болгоомжтой ажилласан байхгүй юу? Jeffrey Epstein одоо бид нар ардаас нь гэж мөрдөд байгаа гэдгийг мэдэгдэж болохгүй гэрт нь нэгжлэг хийх гэж байгаа одоо тийм одоо албан зөвшөөрлийг бас хөөцөлдөд байгаа гэдгийг мэдэж болохгүй. Тэгэх юм бол аюул цаадах чинь ингээд нотлох баримтуудаа устгах чинь гээд аюул болгоомжтой ажиллаад байсан ч гэсэн Jeffrey Epstein хэлтий мэдсэн. Тэгээд одоо тэр мэдсэн хугацаанд чадах чинээгээрээ яг чухал гэсэн нотлох баримтуудаа одоо ингээд зайлуулсан устгасан байгаа байхгүй юу? Тэгэд ер нь цагдаа нар нэлээд олон нотлох баримтууд ингээд нууцсан байна да. Одоо тэг камерын бичлэг, компьютерын дээр байхгүй болчлоо, хард драйвын дээр байхгүй болчлоо гэж одоо сэтгэлээр унсан ч гэсэн нөгөө талаасаа ер нь бас нэлээд хэрэгтэй хэд хэдэн нотлох баримт олдсон. Одоо жишээ нь гэхэд одоо маш олон хохирогчдоос ингээд мэдүүлэг авсан байгаа шүү дээ, маш олон жоох охтуудаас. Тэгээд яг тэр охин болгоны мэдүүлгүүд дээр яг гарч исэн. За бид нар байшин руу ороод ийм байсан. Одоо дээшээ гараад ингэдэг тэгдэг ийм зургнууд байсан гэдэг бүх мэдүүлэг нь яг таарч исэн. Одоо зөрсөн юм байхгүй. Тэгээ тэр нь айгу одоо энэ хэргийг мөрдөхөд айгу одоо нэмэртэй зүйл байсан гэж хэлж болно. За тэгээ нотлох баримт дундаас ийм нөөц олцсон байхгүй юу? За одоо ингэдэг одоо уцаар залгаад одоо тухайд дуутмаас зүлдээж болдгоо. Тэнгүүт ингээд одоо туслах нь гэдэг юм уу те хэнийг ажилтсан нь ингээд Jeffrey Epstein руу залгаж байгаа хүн байгаа штэ. Тэнгүүт Jeffrey Epstein өөрөө утсандаа хариулах боломжгүй завгүй ч юм уу те ямар нэг юм ажилтаа байгаа үед тэр хүн нь тэр дуудлагыг аваад за ийм хүнээс ийм дуудлага ирсэн. Тэгээ танд хөргүүлэх мессеж нь нэ гэдэг юм нөөц байдаг байхгүй юу? Тэгээ тэр айгүй олон нөөцүүд олцсон. Тэгээ тэр нөөц дээр нь ч гэсэн яг юм хэрэгтэй холбоотой маш олон нөөц олцсны нэг нь гэхэд л одоо өдрийн 2 цаг 30 минут үед байж болох уу? Тэр эмэгтэй одоо энэ цагт хичээлтэй байгаа юм байна гэсэн ийм нөөц байсан. Тэгэхээр энэ нь юу гэж хэлж байгаа вэ гэхлээр одоо энэ мессежийг дамжуулсан хүн нь буюу одоо тэр эмэгтэй гэж яриад байгаа хүн нь өөрөө насанд хүрээгүй байсан гэдгийг батлах юм нотлох баримт болж байгаа.
Тэгээд насан туршаагүй гэдэг дээр бас ийм юм байсан. Америкийн нэгдсэн улс ч одоо 50 мужтай штэ. 50 муж нь тус бүрдээ өөрсдийн гэсэн хуультай, өөрсдийн гэсэн дүрмтэй, өөрсдийн гэсэн шүүхтэй. Тэгэнгүүт одоо насанд хүрсэн гэдэг тодорхойлт ч гэсэн муж болгондоо өөр үт юм билээ. Одоо жишээ нь Флорида мужид насанд хүрсэн гэдэг нас нь 18. Нью-Йоркт 17 гэх мэтчлэн. Тэгээ ер нь бол 17, 18, 19 гээд 50 муж ингээ хуваагдсан. Флорида мужийн насанд хүрсэн нас нь болохоор 18. Тэгээ ер нь бол ингээд насанд хүрээгүй гэдэг нь одоо ингэж бас батлаад байгаа. Тэгээд нөгөө талаас бас юу яасан штэ өмнөх анги дээр нэрсэн 95 билүү 96 дэх Мария дүүтэйгээ Жеффри Эпстейнд одоо хүчирхийлүүлээд тэгээд Нью-Йоркийн цагдаагийн газар очиод ингээд мэдүүлэг өгсөн чинь унаа чи манай мужид хамааралтай хэрэг биш байна. Өөрийнхөө мужийн одоо цагдаагийн газартаа ч эсвэл FBI дээр очих гэдгсэн гих мэдчил одоо хууль эрх шүүх нь өөр болохоор тухайн мужийн нутаг дэвсгэр дээр болсон хэрэг яг тухайн муж дээр л яригдах хэрэгтэй юм билээ. Өөр мужийн өөр цагдаа товлоод нэмэр байхгүй гэсэн үг. За тэгээд энэ Secret гэдэг эмэгтэй байгаа. Энэ эмэгтэй болохоор одоо хохирогч нарын өмгөөлөгч. За тэгээд энэ эмэгтэй болохоор яг энэ хэргийг өөрийнх нь ажиллаж исэн бусад хэрэгүүдээс илүү чухалчилж ажиллаж байгаа. Өөрөө хүүхэдтэй, өөрөө охинтой, хүчирхийлэгчийн хохирогч болсон хүмүүстэй уулзсан, одоо ямар их гэмтэл авсан, яаж зовсон гэдгийг мэдж байгаа болохоор энэ хэрэгт хамааралтай одоо гин буруутнуудад зөв ялыг нь өгөхөөс нааш хизээч зогсохгүй гэж ингээ хэлж байна. Тэгээ би болохоор яг ийм хүмүүс энэ хэрэг дээр нэлээд олон байсан болохоор энэ хэрэг одоо гарч ирж байгаасай гэж бас бодохыг хүсэж байгаа. За тэгээ 2005 оны 10 сард гэрт нэгжлэг хийсэн байгаа шүү дээ. Тэгээ цаашдаа ер нь ингээл эхлээд гэрт нэгжлэгийн дараа нь баривчлах одоо тэр зөвшөөрлийг бас авмаар байгаа шүү дээ. Ер нь ингээд шатаараалаараа. Гэхдээ эдгээр айгүй болгоомжтой ажиллаж байсан. Ер нь одоо энэ том их мэдлэлтэй хүн маш олон танил талтай. Ямар нэгэн байдлаар чихэнд нь хүрэх юм бол ямар нэгэн байдлаар бид нэр жоохон дайлыг гიშих юм бол ингээд одоо энэ хэргийг одоо зөв шийдэх боломжгүй болно гэдгийг цагдаа нар мэдчихсэн болохоор эдгээр яг баримтат кинон дээр хэлдэг. Яг юм TPTO буюу үлмэн дээр алхаж байгаа юм шиг энэ хэрэг дээр ажилласан гэсэн. Маш болгоомжтой. Тэгээд хохирогч нартай холбогдоход одоо боломжит хохирогчд болон яг жигнэс хохирсон хүмүүстэй холбогдоход за нэлээд хитэн айгу баярлаж хүлээж авсан. Ямар гоё юм бэ? Надтай холбогдсонд баярлаа. Энэ хэрэг дээр би гэрчин болж энэ хэргийг зөв шийдэж өгөөрэй гэж хамтарч ажилласан бол бас маш олон насанд хүрээгүй охтууд ингэсэн. Би Жеффри Эпстейнд хайртай. Би тэр гэрэлт гэж байгаа гэж бас цагдаа нарт мэдүүлэг өгсөн. Тэгэхээр одоо энэ бол хүчингийн хэрэг байгаагүй би тэр бидээ хайртай байсан гэд бас маш олон охтуудын тархийг нь угаасан байна. За тэгжсэн бас нэлээд олон хохирогч нар би одоо ингээд сургуулаа төгссөн. Одоо би насанд хүрсэн. Одоо би коллежид орсон байна. Би одоо их сургуульд орсон байна. Наад хэрэгтэй чинь оролцмооргүй байна гэд одоо ер нь бол цагдаа нарын одоо өөдөөс ингээ хаалгаас авсан гэх юм уу? Ийм зүйл болсон байна. Тэгээ ер нь бол 2001 онд Жеффри Эпстейн тэр Palm Beach-ийн цагдаагийн газарт нь хандив өгсөн. Тэгээ 2 жилийн чимээгүй байжгаад 2003 онд хуршүүдээс нь гомдол ирсэн. Тэгээд хуршүүдийн гомдлын дагуу одоо тэр гэрлүүн ингээ орж гарч исэн нэг ганц хоёр хүнийг олоод тэгээ асуухад яг насанд хүрсэн байсан болохоор насанд хүрсэн бол ингээд за зүгээрээ гэ тэр эргийг нэг ингэж гүнзгийрүүлж ухад судлаагүй. Дараа нь 2005 онд ингээд эхлээд ингээд одоо ингээд явж байгаа шүү дээ. Тэгсэн чинь ер нь 2005 онд энэ хэрэг дээр ажиллаж эхэлсэн ч гэсэн энээс өмнө айгүй олон жил энэ хэрэг үргэлжилсэн байна гэдгийг манай цагдаа нар 7 сарын хугацаанд ингээд олж мэдсэн байгаа. Энд чинь ингээд саяхан л гарч ирсэн гэмт хэрэг өртөөсөө биш юм байна. Айгүй олон жил үлдэгдэж байгаа юм байна. Бид нар ер нь маш хүнд, маш том хэрэг дээр ажиллаж байгаа юм байна гэдгийг ингээд мэдсэн байгаа. За одоо нэг юм шинэ хохирогчийн тухай ярих гэж байна. Энэ болохоор Virginia Giuffre гэдэг эмэгтэй. Энэ хэрэг дээрх бүр хамгийн чухал гэрч хохирогчийн нэг. Тэгээ 2 дугаар анги дээр ингээд танилцуулагдж байгаа. Энэ эмэгтэй одоо 20 онд ингээд одоо том эмэгтэй болсон байгаа ш нас биенд гүйцсэн. Яг тэрүүгээрээ одоо энэ баримтат кинонд ороод ингээд бас ярилцлага өгсөн байгаа. За 1999 онд анх 16 таа байсан. Тэгээ тухайн үедээ Дональд Трампын Palm Beach дээр байдаг Mar-a-Lago гэдэг Дональд Трампын хувийн эдлэн газар, хувийн клуб гэж хэлж болно. Тэгээд гишүүнчлэлтэй хүмүүс очиж одоо тэнд амардаг, зугаалдаг, шоуддаг. Тэгээд тэр газар нь бас заримдаа улс төрийн одоо томоохон уулзалт, хурал энтер болдог ийм газар байгаа. За тэгээд 1999 онд Virginia 16 таа байхдаа тэр одоо хувийн эдлэн газар, хувийн клубт нь зуны амралтаар ажил хийсэн. Тэр ажил нь болохоор спа хэсгийн хувц солих өрөөний ажилтан.
Тэгээ тухайн үедээ Виржиниа 16 таа байхдаа юм массаж хийдэг хүн болохыг хүсдэг байсан гинэ. За энийг монголчилж тайлбарлавал юм бариа хийдэг хүн гэсэн үг. Одоо бие засалч гэх юм уу? Одоо сэтгэл зүйч гэдэг шиг ингээд массажаар ингээ хүний биеийг одоо алжаалын тайлдаг, ангаадаг тийм хүн болохыг хүсдэг байсан. Тэгээд одоо спа хэсгийн тийм ажилтан болчихж байгаа шүү дээ. Тэгээд тэндээ ингээ айгүй их юм одоо бариа заслын массажны ном уншдаг гэсэн гинэ. Тэгээд тэнд ажилд ороод нэх удаагүй байж байгаа. Тэгээд тэр номоо уншаад байж ах үед нэг юм British эмэгтэй ирсэн гэсэн англи эмэгтэй түн дээр ирээд тэр ирсэн эмэгтэй нь болохоор Ghislaine Maxwell. Тэгээд Virginia Giuffre тухайн үед бодохдоо ямар үзэсгэлэнтэй эмэгтэй вэ? Үнэхээр боловсралтай, сайхан, найрсаг, ээлдэг, үнэхээр юм nice харилцаатай. Үнэхээр ингээд бие гоё авч явдаг. Тэгээ өөртөө ингээ айгүй гоё ингээ боловсон яриа өрнүүлсэн гэсэн. Тэгээд түн дээр очиод ингэсэн байгаа. Өө чи ингээд массажны ном уншиж байгаа мó? Тэгээ бариа заслын ном уншиж байгаа мó? Хэрвээ чи үнэхээр одоо энэ замаар явъя гэж ингээ хүсэж байгаа бол надад нэг юм таньдаг хүн байгаа. Нэг залуу байгаа. Тэр залуу одоо юм аяллаа массаж хайж байгаа. Массаж гэдэг нь болохоор массаж хийдэг хүнийг хэлж байгаа. Ийм хамт аялж явахт нь түнд массаж хийдэг хүн бас хайж байгаа. Тэг хэрвээ чи сонирхож байвал өнөөдөр ажиллаа тараад би чамайг тэр хүнтэй уулзуулж өгье гэж 16 таа Виржиниад хэлсэн байгаа Мар-а-Лагод. За тэгээд Виржиниа тэр өдрөө ажиллаа тарахтаа нэг оройн 5 цаг болж исэн. Тэгээд нөгөө дуудсан газар нутсан байгаа. Тэр нь болохоор Jeffrey Epstein-ий Palm Beach-тэй тэр эдлэн газар нь тэр том хаус нь. Тэгээд ингээд Виржиниа тэнд очихдоо ингээд үнэхээр тансаг ямар баян газар вэ гэж бодоод очисон чинь Ghislaine Maxwell хаалган нээсэн. За тэгээд тэдний гэрэл ороод шатаар дэшээ гарсан чинь одоо айгүй олон тийм нэр хүндтэй хүмүүсийн зураг байсан гинэ. Одоо олонний танил гэхээсээ илүү одоо салбарын мундаг хүмүүс. Одоо улс төрийн ч юм уу те хуулийн салбарын, ангаахын салбарын одоо тийм айгүй том хүмүүсийн зураг байсан гинэ. Тэгээд тухайн үедээ Виржиниа бодохдоо ийм том хүмүүстэй найзан байна. Энэ хүн ч өөрөө бас ийм том хүн бололтой гэж бодсон гэж байгаа. За тэгээд дээшээ гараад массажны өрөө рүү орсон. Тэгээд массажны өрөөнд дотор ийм массажны орон дээр шалтан залуу доошоо хөвтчихсэн гэсэн. Тэгээд тэр нь болохоор Jeffrey Epstein. За тэгээд Ghislaine Maxwell ингээд зааж өгсөн гэж байгаа. За одоо хоёлаа энэ тосыг аваад гарн дээр ингээд зөө хөлнөөс нь эхлэе. За тэгээд шилбэнд барья. За нуруулаа явъя гэдээш ч ингээд багаар ингээд массаж хийсэн байгаа байхгүй юу? Тэгээд тэр массаж хийж явах явцад нь одоо Ghislaine Maxwell, Jeffrey Epstein хоёр Виржиниатай юм яриа өрнүүлсэн гэж байгаа. За чи яадаг хүн бэ? Одоо хаанаас ирсэн? Одоо ямар мөрөөдөлтэй, чи ямар сургуульд явдیں۔ Өөрийнхөө тухай яриач гэдэг ингээ айгүй гоё юм найрсаг яриа өрнүүлсэн байгаа. Тиймэрхүү асуултууд асуух үед Виржиниа ингэж бодсон гэсэн. Одоо ингэж массаж хийх боломж олгож байгаа нь те надад одоо ямар юм чухал зүйл байгаа вэ гэдгийг би ингээ илэрхийлэх ёстой юм байна гэж бодсон гэж байгаа. Одоо талархлаа илэрхийлнэ гэсэн үг. Тэгээ Виржиниа өөрийнхөө багаан амьдралыг ярьж байгаа байхгүй юу? Тэр нь бол айгүй хэцүү амьдралтай байсан. Гэрээсээ зугтчихсан, гудамжинд амьдарч исэн. Тэгээд айгүй их юм хүчирхийлд өртчихсэн. Тэр нэг бэлгийн хүчирхийлэл биш, ер нь ингээд одоо verbal abuse, physical abuse гэдэг байгаа шүү дээ. Үгийн хүчирхийлэл, одоо шууд юм одоо зоддог ч юм уу тийм хүчирхийлэлд ингээд өртчихсэн. Тэгээд одоо энэ зүйлүүд ихэд тухай Ghislaine, Jeffrey хоёрт хэлэхэд ингээд зүгээр юм шиг санагдсан гинэ, тийм ихтгэл төрсөн гинэ. Тэгээ байжсэн чинь Jeffrey Epstein дээш хараа авчихсан байгаа. Тэгээд Ghislaine, Jeffrey хоёр Виржиниагаас чи хувцас тайлаач гэж хүссэн гэж байна. Тэгээд Ghislaine өөрөө хувцас тайлж эхэлсэн байгаа. Одоо эн чинь нэг юм тархиугаалт явагдаад байна шүү дээ. Өө эн чинь ингээ хэвийн зүйл шүү дээ гэж харагдуулах гээд байгаа юм шиг. Тэгээ би нараа би хувцас тайлж чи бас тайлж болно шүү гэж байгаа юм шиг. Тэгээ мэдээж Виржиниад айгүй эвгүй санагдсан, айсан. Тэгээ тухайд ингэж бодсон гэж байна. Хэрвээ би үгүй гэж хэлвэл эдгээр намайг яачих бол, хэрвээ би орилуул эдгээр намайг яах бол гэж бодож айгүй айсан болохоор яг тэдний хийснийг хийсэн гэж байна. Тэгээд Ghislaine Виржиниаг ардаас нь ингэж оролдож эхэлсэн байгаа. Биеинд нь хүрээд. Тэгээд Виржиниаг Jeffrey Epstein дээр аман хий гэсэн гэж байгаа. Тэгэд тэр нь цаашаа үргэлжлээд яг юм бэлгийн харилцаа болсон байна. Тэгээ гол нь яг энэ бүх зүйл ингээд багаар тэ одоо юу гэдэг юм сэжүүр хөөрч юм уу тийм байгаагүй. Зүгээр л ингээ айгүй гоё ярилцж хагаад хормын дотор тийм заван зүйл болгоод хувирцсан гинэ. Тэгээд одоо энэ бүх балер зүйл нь дуусчаад тэд нар Виржиниад юу гэж хэлсэн бэ гэхлээр за ажлын ярилцлага үнэхээр сайхан байлаа. Чи маргааш бас дахиад ирнэ шүү гэсэн байгаа. Ажлын ярилцлага ч шиг юу гэж солиороод байгаа юм бэ? Тэгээд Виржиниа 16-тай маргааш нь дахиад ирсэн гинэ. Тэгэд өмнө нь тийм бэлгийн хүчирхийлэлд одоо Jeffrey Epstein түнд хийсэн зүйл шиг тийм хүчирхийлэлд өртөж үдчихсэн гэж байна. Тэгээд тухайн үедээ ердөөсөө юу гэдэг ингээд бие хамгаалах чадвар одоо юм
энэ зүйл чинь ийм байдээ шүү ч юм уу тийм ойлголт өрдөөсөө байхгүй. Тэгэд өөрийгөө аягүй юм үнгүй юм хогшиг мэдэрдэг байсан гинэ. Одоо өмнө нь тэгэж хүчирхийлүүлж исэн болохоор тэгэд ингээд амьдрах ямар ч юм одоо утга учир бараг байхгүй штэ гэж ингээд боддог байсан байна. Тэгээ Виржиниа өөрийгөө хэлэхдээ тэдний хувьд би төгс хохирогч байсан гинэ. Жеффри Эпстейнд Виржиниагийн юу хамгийн их таалагддаг байсан бэ гэсэн чинь түүний юу ч асуудаггүй айгүйх таалагддаг байсан гинэ. Тэгээд Виржиниа ингэж хэлж байна. Би одоо яг Жеффри Эпстейн эргэн тойрны одоо хүмүүсээс гэх юм уу айгүй хурдан ингэж хатаар дэвшсэн гинэ. Юу ч асуудаггүй яг хий гэсэн болгоны хийдэг байсан гэж байна. Одоо жишээ нь унтахын өмнө аим сэн өмсүүлж өгдөг байсан. Тэр хүн яг тэр хүний бэлгийн бүх хүслийг биелүүлж өгдөг байсан. Ер нь л ингээд serve буюу тэр хүнд зүгээр ингээд бүтэн үйлчлдэг байсан гэж байна. Тэгээ тэд нар хариуд нь болохоор за мэдээж мөнгөг нь тэрний хажуугаар ингээд байсан гинэ. Чи үнэхээр сайн, чи үнэхээр мундаг, чи одоо ингээд дэлхийг тойрон аялна, чи уулзна гэж төсөөлж байгаагүй хүмүүстэйгээ уулзаж танилцсан гэж хэлсэн байгаа. Гэхдээ энэ нь яг юм уулзаж танилцсан гэсэн тийм утгаараа биш. Чи төсөөлж байгаагүй хүмүүстээр очиж биеэ үнэлнэ гэж хэлж байгаа байхгүй юу? Тэгэд Виржиниа одоо яг 2020 оны одоо энэ бодол санаатаагаараа өнгөрсөн үеэд урсгатаа ингэж хэлж байна. Эднэр яг тэр балиар хүчирхийллээ айгүй энгийн зүйл юм шиг үнэхээр харагдуулж чадсан, мэдрүүлж чаддаг байсан. Тэгээ тэд нар яг ингээд Виржиниагийн тархийг угаахдаа бид нар ингээд ийм гэр бүл шүү гэж ойлгуулдаг байсан гинэ. Хамт кино үздэг байсан гэж энэ хамт хоолнд ордог. Тэг ингээд эдэр намайг хүчиндээ дандаа, эдэр намайг хүчирхийлээд дандаа, энэ гэмт хэрэг болоод дандаа гэм бодох сөхөхгүй ингээд гинт хамт кино үзэж мэдэл хамт орой ол идэж мэдээд тахаар 16 та хүүхэд. Дээрээс нь одоо бага насны тийм яг аав ээжтэй хайрлагдсан, хамгаалагдсан тийм байгаагүй гудамжинд амьдарч исэн, гэрээсээ зугтаж исэн, өөрөө хүчирхийлүүлж исэн. Үгүй юу гэсэн би бүр ингээд ямар амар мэрэгжлийн хүмүүс вэ гэж бодож байна. Бүр ингээд жоох хүүхдийн тархийг бол бүр ингээд хид ингээ эргүүлж байгаа байхгүй хамт хоолнд орно кино үзэн хамт аялна хамт ингээд цан манаар гуулгадаг байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд бас ингэж хэлдэг байсан гэж байна. Чи ингээд аягүй гой боловсралтай болно. Бид тэр чамаа гой сургууль сургана. Бид тэр яг чиний хүсэж байгаа одоо энэ барай гэдэг зүйлийг чинь чамд ингээ өгнө. Чи мэрэгжлийн барайч болно гэж хэлдэг байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээ Виржиниа яагаад яг тэр нөхцөл байдалд өөрөө ингээ байнга байгаадсэн бэ гэсэн чам миний амьдрал энэс илүү дээшлэхгүй штэ гэж боддог байсан болохоор хүн ер нь л ингээ штэ өөрийнхөө амьдралын хамгийн гоё гэж бодож байгаа үе дээр л байхыг хүссэн штэ тэрнээс л дордохыг хүсэхгүй. Тэнгүүд Виржиниа яг одоо харьцуулах амьдралын жишээ нь яг тийм байсан болохоор энэ амьдрал нь юм гоё юм шиг санагддаг. Нэрэн гэсэг гэр бүл ч юм уу гэж бодоод тэгэд ингэж явж хагаад сүулдэ өөр хүмүүст бас биеийг нөлөөлдөг болсон гинэ одоо зуучилдаг болсон гэсэн үг. Тэгээ хин хинд зуучилж байсан бай гэхлээр ер нь бол бүх найзуудад нь гэж байна. Тэгээ тэр найзууд дунд нь улсын хурлын гишүүд байгаа. Том бизнесмэнүүд байгаа. Ер нь бол маш юм хүчирхэг хүмүүс байдаг байсан гэж байна. Тэгээд угаасаа ийм том хүмүүст зуучлуулж биеийг нөлөөлдөг байсан юм чам Виржиниа бас ингэж бодож байсан гэж байна. Би цагдаа дээр очсон ч нэмэргүй дээ. Ийм том улсын хурлын гишүүд биш дээ бүр. Ийм одоо хууль муулийн байгууллагын тийм амар лаглаг хүмүүс байна. Ийм хүмүүст одоо намайг адилхан хүчирхийлүүлж байгаа юм чинь цагдаад хэлээд ямар ч нэмэр байхгүй. Яг энэ хүн л ерөн бүгдийг удирддаг гэдэг тийм айдас итгэлийг төрүүлсэн байгаа байхгүй юу. Тэгээд штэ энэ бүр айгуу чухал заяа. Жеффри Эпстейн одоо ингэж хэлдэг байсан байна. Хүмүүс надад өртөө. Би тэр хүмүүст тусалж байсан болохоор тэд нэр эргүүлээд надад өртөө. Би иймэрхүү зүйл хийгээд ердөөсөө баригдахгүй сул чөлөөтэй явж чадна. Би Palm Beach-ийн цагдаагийн газрыг атгадаг гэж хэлсэн байгаа байхгүй юу. Энэ дээр миний нэг ойлгосон зүйл заяа. Ер нь бол ингээд ямар нэгэн хохирогчд болон одоо тэр гэмт хэрэгтэн байгаа штэ заавал бэлгийн хүчирхийлэл гэлтэхгүй. Ер нь л одоо ингээд бүүли одоо хулгай дээрэм тэ зодох хүчирхийлэх одоо бүх төрлийн гэмт хэрэг дээр одоо гэмт хэрэгтэн хохирогчгийн хоёр өнцөг байгаа штэ. Тэгэд хохирогч нь гэмт хэрэгтнээсээ ер нь л жоохон айдаг. Энэ хүн мундаг, энэ хүн хүчирхэг хэрвээ ховлоод баригчвал би алуулна. Энэ хүн одоо ийм удаан ингэж яваад байгаа юм чинь одоо үнэхээр хүчирхэг болол ингэж явж байгаа байлгүй дээ гэдэг юм тархи угаалт яваад байгаа. Энэ дээр болохоор би юу гэж ойлгосон бэ гэхлээр хэрвээ Жеффри Эпстейн ер нь гэмт хэрэгтнүүд үнэхээр тийм хүчирхэг те цагдаад хилээд ч баригддаггүй
Тэ энэ хүн надад өртөө би тийм танилтай, энэ танилтай, энд хилээд аваад гарчин, энд хилээд ингэчин тэгчин гэдэг байсан бол хизээч хохирогч нартаа гэмт хэргийг үйлдэж байгаа хүндээ тэгж хэлэхгүй байсан байхгүй юу? Өө би суулж удаатай гарч чадна. Энэ надад өртөө. Би ингэчтэй, тэгчтэй юм танил талтай гэж хэлж айлахгүй байхгүй юу? Хэрэг үнэхээр тийм байсан бол зүгээр дуугу ховлуул та тий. Очоод цагдаатай ховл тэр энэ хараа гэд ингээ үйлдэлээрээ харуулна шүү дээ. Ердөөс ингэж тэгхээс нь өмнө ингээд одоо айлгаж сүрдүүлээд авах шаардлага байхгүй. Очичвол ямар нэг асуудал үүснэ гэдгийг мэдж байгаа болохоор зүгээр тэрнийг ингээд тий 25 наснд энэ тархины урд хэсэг ингээ бүрэн гүйц хамгийн сүүлд ингээ боловсрч гүйцээд тархин ингээд яг юм яг гүйцэд эцсийн шатанд очдог. Frontal lobe гэдэг ийм хэсэг байгаа. Frontal lobe нь хүний шийдвэр гаргах, биеэ хамгаалах тийм үгүй гэдгийг одоо ялгасан ч гэсэн тэрийг ингээд илэрхийлэх гэх мэт маш олон хэсгийг ингээ хариуцдаг хэсэг байгаа байхгүй. Тэр нь 25 наснд л бүрэн гүйцэд хөгждөг. Хүмүүс тэгэл яагаад үгүй гэж хэлээгүй ингээл нэг гих мэт чинь тиймэрхүүнүүд байдаг шүү дээ. Яг тэр нь ингээ хөгжиж дуусаагүй байгаа тийм хүн дээр хүүхдтэр иймэрхүү юм хэлэхээр энэ хүн яг тэрэнд нэгтгэж байгаа байхгүй. А нэрээ тийм байна. Таарж гин. Нэрээ цагдаад хэлж болохгүй юм байна гэд яг үнэндээ айгаад байгаа болохоор сүрдүүлээд байгаа зү. Тэгээ би бас нэг ямар газартай л хамтраад нэг бичлэг хийжсэн маа. Цахим хүч хэрхэлгээд тэрнэр ингэсэн байхгүй юу? Одоо цахимаар үлдэгдэг хүчирхийлэл гэхээрээ заавал ингээл биенд нь хүрдэг юм байхгүй. Одоо ингээд онлайн орчинд үлдэгдэг хүчирхийлэл байна. Айгүй олон залуучууд хөгшин хүмүүс жоохон октоутай чатлаа чалан нүцгийн зургийг авдаг гэд тэрэн дээр ингээд болгоомжлуулсан бичлэг. Тэгэдсэн чинь тэрэн дээр бас нэлээд олон хүмүүс ингэсэн өөрөө яах гэж шалан зураг явуулсан бла бла бла. Тэгэд тэр хүмүүсийн арга нь болохоор тэгдэг гэж байгаа байхгүй. Ингээд өөртөө ихлэ шалан зураг явуулдаг, хайртай дуртай гэдэг бэлэг сэлт явуулдаг тий. Хэвээ чамгүй бол үхлээ хатлаа гэл ингээл жоохон октоудын толгойг эргүүлээл тэгээд итгэлийг олж авснаа шалан зургийг аваад тэг дараа нь таригөөр нь сүрдүүлдэг. Тэгээд сүрдүүлэхдээ ингэж хэлдэг гэсэн. Цагдаад хэлээд нэмэр байхгүй. Тэрнээс ч өмнө байх хэдий ингээд зургнуудыг чи ингээд найзууд руу чи явуулаад сошиал дээр тавьчихна. Цагдаад хэлсэн ч гэсэн тэр зургнууд сошиал дээрээ цацагдсан л байна. Тийм болохоор ингээд цагдаад хэлээд үзээрэй ч юм уу те. Тэгэж хэл сүрдүүлдэг гэж байгаа байхгүй юу? Нөө тэд нар яг үндэ цагдаагийн байгууллагын шүүх мөх гэдэг юмас айж байгаа болохоор тэгээд байгаа байхгүй юу? За цаашаа. За Jeffrey Epstein болохоор 1953 онд төрсөн. 1 сарын 20-нд Хумхын орд. Тэгээ түүний төрсэн газар нь болохоор Нью-Йорк, Coney Island гэдэг газар төрсэн Нью-Йоркийн. Тэгээд яг энэ хэсэг нь болохоор ер нь бол баячуудын тийм одоо хороол мороол ч юм уу те баячуудын дүүрэг мөрөг ердөөсөө биш. Айгу дунд төвшин болон дундаас доош төвшний одоо ийм хүмүүсийн дүүрэг гинэ. Тэгээ энэ дээр бас нэг юм олсон заяа. Энд гэхдээ бас нөгөө нэг хувилдааны онол монолтой ингээ холбоотой байж магадгүй. Тэгээ би одоохондоо тийм ярихгүй. Зүгээр л ингээд яг баттай, баримттай, тэ их сурвалжтай, хохирогч нартай ингээд яг хэлсэн үгтэй тийм яриад байгаа байхгүй юу. Гэтэ хальт зарчи. Jeffrey Epstein одоо яаж баяжсан мэддэггүй л тэгдэж штэ. Ямар ч баян айлын тийм өвлөгдөж авсан бизнесмэнтэй хүн биш гэд. Тийм болохоор Jeffrey Epstein аавын тухайн их мэдээлэл байхгүй. Тэгсэн чинь би аавынхын тухайн мэдээлэл олсон. Jeffrey Epstein аав болохоор еврей хүн. Тэгээд тэдний гэр бүл ер нь ингээд одоо уламжлагдсан нэг юм буруу шашинтай гинэ. Буруу бурхныг шүтдэг, муутлын бурхныг шүтдэг гэх юм уу да. Тэгээд тэр одоо шүтдэг бурхан болохоор ингээ хүүхдээр дахил махил барьдаг яасайсан бла 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 гэд тийм байгаа байхгүй юу. Тэгээд аав нь болохоор ямар ажил хийдэг байсан бэ гэхлээр одоо ингээд Gardner гэхэр чинь цэцэг ногоо зүлэг мүлэг тиймэрхүү юмыг хариуцдаг хүн. Тэгээ түүний ажилтдаг байсан газар нь болохоор Нью-Йорк хотын цэцэрлэгт хүрээлэнгийн газар. Тэгээ яг нөгөө нэг буруу шашинтай call center-т байдаг гэдгийг болохоор Jeffrey Epstein-ийн үеэл гэсэн баха нэг тийм хүний нэг бичлэгийг би олсон. Тэгээ тэрийг дараа нь бүр яг ингээд судалж байгаа дээрээ. Гэхдээ яг хальт зах цухаас нь дуртахад тийм юм олсон. За үргэлжлүүлье. За одоо Jeffrey Epstein-ийн буцаад нөгөө сургуулийнхын амьдрал тэ нөгөө тэр Coney Island төрсэн гэд. Тэгээд 10 жилдээ байхдаа ер нь бол айгүй юм мундаг сурагч байсан. Хичээлдээ айгүй сайн. Тэгээ ялангуяа математикт айгүй сайн. Тэгээд хичээлдээ сайн байсан болохоор айгүй олон анги өсөрсөн гэж юм. Тэгээд 1969 онд 10 жилээ төгссөн. Тэгээд тэр нь 16 таа байхдаа төгссөн байна шүү дээ. Тэгээд 10 жилээ төгсөөд Cooper Union гэдэг одоо сургуульд орсон байгаа. Тэгээд Cooper Union-д сурж агаад одоо хайцсан. Тэгээд одоо диплом аваагүй, мэргэжил эзэмшээгүй гэсэн үг. Одоо цагдаа яг тэр мөрдлөгийн үеийн бичлэг байгаа даа байхгүй юу. Тэгээд одоо хуульч ингэж сууж ийн. За тэр сургуультай хэдэн жил сурсан бэ гэсэн чи 2 гэж ийн. Тэгээд юугаар сурж исэн бэ гэхлээр физикээр сурж исэн гэж ийн. За тэгээд ингээд сургуулаа төгсөөгүй 2 жил сураад ингээд хайцсан байгаа штэ. Тэгээд
Dalton School гэдэг газар багшилж байсан байна. За Dalton School нь болохоор Нью-Йоркд байдаг яг Манхэттанд байдаг нэлээд нэр хүндтэй хувийн сургууль. Тэгээд маш өндөр төлбөртэй. Тэгээд Нью-Йоркийн баян нөлөө бүхий гэр бүлийн хүүхдүүд их сурдаг ийм сургуульд багшилж байсан байна. Тэгээд энэ сургуульд болохоор 1974-өөс 1976 хүртэл ажилласан. 69 онд 16 таа сургуулаа төгссөн байгаа шүү дээ. Тэгэхээр 74 он гэдэг чинь 21 настайдаа энэ сургуульд багшилж байсан байна. Тэгээд энэ сургуульдаа математик, физик заадаг байсан гинэ. Тэгээд одоо дипломгүй, боловсралгүй хүн яаж одоо ийм том сургуульд багшаар орсон бэ гэж тэгж байгаа байхгүй юу? Тэгээд ер нь бол яг энэ алхам нь одоо түүний одоо амьдралынх нь одоо энэ баяжих цэг гэх юм уу тэр байсан гэж хэлж болно. Тэгээд ганц яг баяжих гэхээс илүү ер нь бол яг юм худал хуурмгийн тархи угаалтын одоо тэр нь эхэлсэн гэсэн үг. Ямар нэгэн болохгүй юм хийгээд тэгээд баригдахгүй явдаг. Тэрийгээ суралцсан, хэрэгжүүлж эхэлсэн гэх юм уу? За одоо ярих гэж байгаа зүйл болохоор Bear Stearns гэдэг компани байна. За тэгээ энэ компани нь болохоор 1923 онд байгуулагдсан. Тэгээ тухайн үеийнхаа одоо Америкийн нэлээд том хөрөнгө оруулалтын компани байсан. За тэгээд Jeffrey Epstein чинь 1974-өөс 76 он хүртэл тэр сургуультай багшилсан байгаа шүү дээ. Тэгээд баригдаагүй заяа. Ердөөсөө энэ чинь дипломгүй хүн байсан байж нэтэр гэж баригдаагүй зүгээр ажилласаа гарцсан. Тэгээд тэр Bear Stearns гэдэг компанид ажилд орсон байгаа. Тэр том хөрөнгө оруулалтын брокерийн компанид. За тэгээд тухайн үедээ энэ Bear Stearns гэдэг компани гүйцэтгэх захирал байсан Michael гэдэг одоо энэ хүн байна. За 1976 онд Michael оффистоо ингээд сууж исэн байна. Тэгээд Bear Stearns яг хамаг том захирал нь болохоор Ace Greenberg гэж хүн байгаа. Тэгээд тэр Ace Greenberg ингээд гүйцэтгэх захирал руугаа залгасан байгаа. За тэгээд залгаад ингэж хэлсэн байна. Dalton гэдэг сургуульд одоо миний нэг мэтгэл хүлээлгдэг хүн байгаа. Тэгээд тэр хүн одоо ингээд Jeffrey Epstein-ийг танилцуулсан байгаа. Одоо ийм лаг мундаг ийм залуу профессор байна. Wall Street руу одоо ингэж орж ирмээр байгаа гинэ. Тэ Bear Stearns руу ингэж орж ирмээр байгаа гинэ. Тэгээ Wall Street гэдэг чинь Америкийн одоо санхүүгийн зах зээлийн төв гэж хэлж болно. Тэгээ одоо энэ салбар руу ормоор байгаа гинэ гэд одоо Ace Greenberg гүйцэтгэх захирал руугаа залгаж хэлсэн байна. Тэгээд чи одоо энэ залуу профессорыг одоо нэг юм ажлын ярилцлаганд оруулаад үзээч гэж санал болгосон байна. Тэгээд тухайд Jeffrey Epstein чинь ер нь айгүй одоо мухалаг мундаг хүн, дээрээс нь одоо октод дунд эмэгтэйчүүд дунд айгүй алдартай тим залуу байсан байна л та. Тэгээ хэд удаа ярилцаж үзсний дараа Jeffrey Epstein-ийг Bear Stearns гэдэг компанид авсан. Тэгээ түүнийг авсан албан тушаал нь болохоор тоон шинжилгээ боловсруулах, зах зээлд сурталчлах үүрэгтэйгээр одоо тийм албан тушаалд авсан байна. Тэгээ Jeffrey Epstein ч гэсэн энэ ажилд ер нь аягүй сайн байсан гэж байна. Тэгээ одоо хөрөнгө оруулалтын компани, брокерийн компани гэхэрч ер нь бол ингээд асар юм савлалтай байгаа шүү дээ. Юм тооцоолоогүй зүйлс аягүй их гарна. Тэнгүүд тэр болгон дээр нь маш хурдан ингээд зохицуулж чаддаг, арга хэмжээ авч чаддаг байсан гинэ. Тэгээд энэ Michael гэдэг залуу Jeffrey Epstein-ийг ажилд авсныгаа одоо бол одоо амьдралынх нь хамгийн буруу шийдвэр байсан гэж боддог гинэ. Одоо алдаа байсан гэж. За Jeffrey Epstein одоо энэ компанид ороод 2 сар орчим болж исэн. Тэгээд хүний нөөцийн дарга нь Michael руу залгасан байна. Тэгээд Michael ингэж хэлсэн байна. Jeffrey Epstein боловсролынхаа тухай одоо CV-н дээрээ одоо худлаа бичсэн байх шүү. Одоо ийм сургууль төгсөн, одоо ийм дипломтой гэж хэлсэн худлаа байна. Одоо энэ сургуулиудаар залгаж үзлээ. Jeffrey Epstein-ийг ердөөсөө мэдж байгаа юм алга гэж хэлэхэд одоо Michael ер нь ингээ аягүй шоконд орно шүү дээ. Тэгээд тухайд ингэж батсан гэж энэ заяа. Би худалч хүнийг ажилд авсан байна. Тэгээ хамгийн муухай нь гэвэл Jeffrey Epstein тэр Bear Stearns гэдэг компани одоо толгой захирлынх нь охинтой болцдог байсан гинэ. Jeffrey Epstein бүр аягүй мэргэжлийн байгааз ямар охинтой яаж болцох аягүй сайн мэддэг. Чиний аав чинь Bear Stearns-ийн толгой захирал юм биш үү? Тэгээ охинд нь ингээ аягүй сайн хандаад тэгээ аавтай танилцаад тэгээ аав нь гүйцэтгэх захирал руугаа залгаад за энэ хүүг ажилд аваач гэд бүр ингээ яаж хаанаасаа сурсан юм тархи угаалтын гэмээр. За тэгээ ямар ч байсан Michael одоо ингээд энэ бүхнийг мэдчихэд толгой захирал руугаа залгаж хэлнэ шүү дээ тий. За Jeffrey Epstein ийм дээр худлаа хэлсэн байна. Одоо ийм асуудал гарлаа яах вэ гэсэн чинь Ace Greenberg хэлэхдээ бусад ажилчидтайгаа яаж ханддаг шиг тэрэн шиг л хандаа гэж хэлсэн байгаа.
Тэ зүгээр одоо орхиочтэй гэж бас хэлээгүй байгаа. За тэгээд захирлаасаа ийм үг сонсчоод нөгөө Майкл чинь за одоо яг хална гэж бодож исэн чинь Джеффри Эпстейний борлуулалтын үр дүн айгүй өндөр байсан. Тэг ямар ч сан одоо би чамайг ингээ худлаалны чи мэдлээ халах гэж байна гэдгсэн чинь Джеффри Эпстейн шууд хамаг үнэ хэлсэн гэж байна. Тэгсэн худлаа хэлсэн гэд. Тэгээд би одоо ийм том сургуульд тэгээ ямар ч боловсралгүйгээр багшилж чадахгүй гэдгээ бол мэдчихсэн. Тийм болохоор яаж байгаа боломжийг ашиглахыг хүссэн юм а гэж хэлсэн байгаа. Тэгээ Майкл за яагаад ингээ үнэ хэлээгүй юм бэ гэсэн чинь нэгэнт одоо ингээ Долтон гэдэг сургуульд ингээ багшилсан. Тэгээ ажлаасаа гарцсан байгаа. Тэгээ хэрвээ та нарт үнэ хэлчих юм бол Долтон одоо сургууль маань энэ тухай мэдээд тэгээ бүр том асуудал болох хаа гэж яасан болохоор би та нарт худлаа хэлсэн юм а гэд дахиад Майкл гэдэг хүний тархийг угаалчихж байна. Тэгэл ямар ч хэсэн ингээ Майкл хэлж байгаа байхгүй юу? Ингээ үнэхээр үнэмшилтэй үнэхээр сайн надад ингэж хэлсэн. Тэгээ би түүний үгэнд итгэсэн. Тэлээч одоо энэ хүн үнэхээр юм чадвартай байсан. Тийм болохоор түүнийг халаагүй гинэ. Нэг юм мэдлэг, чадвар, буруу хүмүүжлийн суурьтай, буруу сэтгэлгээтэй байгаа хүний гарт орохоор аюултай гэж яг бүр үнэхээр үнэн байгаа. Тэгээд Майкл ингээд тухайд ингээд ажлаасаа гарцсан. Тэгээд Джеффри Эпстейн тэндээ ингээд үлдсэн. Тэгээд хэдэн жилийн дараа Джеффри Эпстейн халагдсан гэж одоо Майкл сонссон байгаа. Яагаад тэгэхээр бас дүрм зөрчсөн болохоор. Тэгээд Майкл хэлж байгаа байхгүй юу? Би хэрвээ 2 дахь боломж олгоогүй байсан бол энэ бүхэн эхлэхгүй байх байсан ч юм билүү гэд. За одоо ингээд орчин үеийгөө буцаад очие. За 2005 онд ингээд Джеффри Эпстейний гэрт нь яаж магаад гэд. Тэгээд ингээд 4-5 хохирогч бүр ингээд одоо энэ хэрэгтэй үнэхээр гоё ингээд хамтарч ажиллаад тэгээд эдгээр ингээд одоо бичиг баримт бэлдээд ингээд одоо маш их зүйлийг бэлдээд можийнхаа прокурорын газар очоод тэгээд Джеффри Эпстейнийг баривчлах юм захирамж авахыг хүсээд очсон байгаа. За тэгээд манай одоо энэ цагдаагийн дарга болох үедээ одоо можийнхаа прокурортой аягүй сайн харилцаатай байсан гинэ. Тэгээд тэр прокурорын нэр болохоор Barry Crusher. Тэгээд одоо ингээд манай цагдаагийн дарга нөгөө аягүй сайн танил прокурортойгоо ингээд уулзаад энэ хэргийн тухай хэлж байгаа. За ингээд 40 гаруй хохирогч байна. Ихэнх нь насан туршаагүй охтууд ийм 50 хүрсэн, 50-д насны дээрээ явж байгаа эрэгтэй хүнтэй ингээд бэлгийн харьцаанд орсон байна. Хүчирхийлүүлсэн байна гэж хэлж байгаа байхгүй юу. Тэгээд манай прокурор хариулахдээ за энэ хүнийг бүр насаар нь ингээ хорих юм байна. Энэ ердөөсөө амар хэрэг биш байна гэж хэлсэн байгаа. За тухайн үедээ Джеффри Эпстейн одоо энэ мөнгө, эрх мэдлийнхаа ачаар ийм 8 хүнтэй ийм одоо өмгөөлөгчийн баг бэлдэж чадсан байгаа заяа. Тэгээд ер нь аль тэд нар ингээл одоо улс мужийнхаа ингээ хамгийн шилдэг хуульчид, өмгөөлөгчид хамгийн том хэрэг дээр ажиллаж байсан хамгийн лаглаг боловсралтай одоо тийм хүмүүс байсан гинэ. За тэгээд тэр хүмүүсийн нэг нь болохоор Харвардын одоо хуулийн сургуулийн профессор Alan Dershowitz гэдэг хүн байна. За тэгээд энэ өмгөөлөгч болохоор O.J. Simpson-ыг өмгөөлж исэн, Mike Tyson-ыг өмгөөлж исэн, одоо юм айгүй алдартай ийм хэрэгүүдийг өмгөөлж исэн ийм хүн байна. Тэгээд одоо энэ Alan Dershowitz одоо ингээд ярилцлага өгж байгаа байхгүй 2020 онд тэг ингэж хэлж байна. Битэрийн харилцаалал айгүй академик байсан. Одоо яг юм бүр ийм амар дотны биш хуулийн зөвлөгөө өгдөг байсан. Одоо ийм ажил хэргийн гэсэн үг. Тэгээд одоо жишээ нь Alan Dershowitz ном бичих тоолонд яг тэр номыг бүр ингээ баабыг уншаад цээжилдэг, тэрнийхэн тухай ярилцдаг байсан гинэ. Одоо Джеффри Эпстейн номыг цээжилдэг гэсэн үг. Тэгээд одоо ийм хэрэг угаасаа Джеффри Эпстейн чихэн дүрэн шүү. Тэгээд Джеффри Эпстейн одоо ингээ бага бүрдүүлэх гэж байгаа. Тэгээд энэ Alan гэдэг хүн рүү залгаж хэлэхтэй гэсэн байгаа. За нэг ийм хэрэг гарлаа. Тэгээд одоо миний одоо ингэсэн охтуудын нэг ганц хоёр нь 17 таа байсан байж таарлаа. Тэгээд тэд нар гол надад өөртөө насаа худлаа хэлсэн. Тэгээд одоо энэ Alan ингэж хэлсэн гэж байгаа байхгүй юу. Гэхдээ Alan-ы үгээр ярих юм сонсох юм бол тэгээд одоо та намайг өмгөөлж болох уу гэдэг хүсэл тавьсан чинь Alan болохоор тухайн үедээ яг Флорида мужийн өмгөөлөгч биш байсан. Тийм болохоор чадахгүй нэ. Гэхдээ би чамд Флорида мужийн хамгийн шилдэг гэсэн өмгөөлөгч нарыг олж өгье гэж хэлсэн байгаа. За тэгээ Джеффри Эпстейн яг одоо энэ 2005 оны үед одоо энэ хэрэг дээр ганцхан өөрийгөө өмгөөлөх тэгээ би гимгүү гэдэг талаас одоо ажиллахаас гадна дээрэс нь эсрэг тал буруутай эсрэг тал руу ингээ эргүүлж давталхыг бас одоо төлөвлөж исэн гэсэн үг. Одоо ер нь эсрэг талыг гин буруутай болгох гэх юм уу? Одоо хохирол авах, тэднэрт ял өгөх ч юм уу. Тэр талаас нь бас бэлтгэжсэн байна. Тэгээд Джеффри Эпстейний багийн одоо хуульчид, өмгөөлөгчид ингэж ажилласан гинэ. Ер нь хохирогч талын амьдралыг бас судлаа, өнгөрснгийг судлаа. Одоо ийм эмзэг хэсэг байна уу? Тэднэр лун дайрыг гэж айгүй судалж исэн гинэ. Тэгээд яг одоо манай талын цагдаа нар дээр айгүй олон юм хувийн мөрдөгч нар гинт гараад ирсэн гинэ. Ингээл хүмүүс дагаал, зургийг аваад тэгээд одоо энэ хэрэг жоох ингээд айгүй хүнд болоод исэн болохоор одоо хогийн савын хүртэл ухна. Гэрийнх нь хогийн савыг, ажлын газрынх нь хогийн савыг одоо цагдаагийн газрын хогийн савыг ухчихсан штэ. Тэгээд тэд нар одоо энийг анзаараад
Тэгээд ер нь бол энэ хэрэгтэй холбоотой мэдээллүүдээ компьютер дээр хатгалгаа болоод юм тусад нь хатгалдаг болсон гэж байна. За тэгээд Майкл гэх манай нөгөө цагдаагийн дарга байгаа шүү дээ. Тэр одоо энэ бүх цуглуулсан нотлох баримтаа нөгөө нэг дотныхоо прокурор найз болох Беррид ингээ өгсөн юм байна. Тэгээ нөгөө Берри чи ингээд одоо анх тэр хэргийг сонсчод тест энэ хүний насаар нь 28 орно гэдгсэн гэсэн шүү дээ. Тэгсэн чинь нотлох баримтыг өгсөний дараа тэг генет ингээ хандлага нь өөрчлөгдөөд тэгээд ингэж хэлээдсэн гэсэн. Өө чиний цуглуулсан одоо энэ гэрч нар чинь энэ хэрэгт одоо юм сайн үр дүн авчирахгүй байна. Яг одоо ийм гэрчнэр өрдөөсөө биш байна. Яагаад гэхлээр танаа одоо энэ нөгөө хохирогчод гэрч нар чинь ийм сэтгэл санааны хохирол барагдуулах гэх юм уу одоо юм нөхөн төлбөр авсан биш дээ гэж хэлсэн гинэ Джеффри Эпстейнээс. Тэгээд яг тэгэж одоо мөнгөн юу авсан нь үнэн юм байна. Тэгээ яг насанд хүрсэн тэ одоо яг Флорида мужийн 18 та хүүхдүүдгээ бодохоор ингээд тэднийг ингээд за ингээд мөнгө зүг өгсөн гэдэг ингээд одоо ингээд яачч болж байгаа. Тэгтэл насанд хүрээгүй хүүхэд хичнээн мөнгө өгсөн ч яаж ч чадсан насанд хүрсэн үедээ бэлгийн харилцаанд орж болохгүй гэдэн цагдаа хэлж байна. Тэгээд уг нь одоо ингээд цагдаа нар нь тэ одоо цагдаагийн дарга нь прокурорд ингэж хэлсэн ч прокурорыг ятгах чадаагүй гинэ. Мөнгө өгсөн байна уу гэд. Гэхдээ насанд хүрээгүй хүүхдэд бас мөнгө өгсөн штэ. Энийг юу гэж тооцох юм бэ гэсэн чинь ингээл тоохгүй байсан гэж байна. За тэгээ ингэснийхаа эцэст 2006 оны 7 сард заяа 2005 оны 10 сард гэртэн нэгжлэг хийсэн. Үүнээс хойш 8 сарын дараа Джеффри Эпстейнийг нэг гэмт хэргийн зүйл ангаар бэлгийн харилцаа тэгээ бэлгийн үйлчлэгээ авахыг санал болгосон гэдэг хэрэгт буруутхан шалгаж үзэж байгаа. Одоо ийм хэрэг үүссэн байна. За тэгээ ингэсний дараа түүнийг баривчилсан. Тэгээд батлан даалтаар хэдхэн цагийн дараа буцаа суллцсан. За энэ Джейн гэдэг эмэгтэй Palm Beach-т ажилладаг юм сэтгүүлч байсан юм байна л да. Тэгээд 2006 он хүртэл Джеффри Эпстейний тухай одоо энэ хэргийн тухай хэн ч юуж мэддэггүй байсан. Тэгээд гинт ингээл мэдээний сайтуудаар гараад бла 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 гэл айгүй юм одоо газрыг авсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд энэ сэтгүүлч одоо тухайд энэ хэргийн тухай бас судалсан байна. Тэгээд Джеффри Эпстейний өмгөөлөгчд, хуульчид одоо энэ яг хохирогч нар руу чиглэсэн айгүй их юм балиар зүйлүүдийг зөндөө хийсэн гэдгийг энэ сэтгүүлч бас одоо судалгааныхаа явцад мэдсэн байна. Тэгээ нэг мэдүүлгийнхаа үеэр Джеффри Эпстейний өмгөөлөгч, хуульч нэг хохирогчоос ингэж асуусан гэж байна. Чи өмнө нь 3 удаа абортонд орж исэн гэж үнэн үү гэж асуусан гинэ. Тэгээ тэрийг одоо ингээд хохирогч нарын тухай ингээд одоо өнгөрснийг судалсан гэсэн шүү дээ. Хохирогч болон цагдаа нарын тухай. Тэгээд судалгааныхаа явцад энэ мэдээллийг олоод энэ үнэн байж таарсан. Тэгээд нөгөө өмгөөлөгч нь үргэлжлүүлээд тэгэж хэлсэн гинэ. Нөгөө 3 абортонд орсон гэдэг чинь үнэн үү гэсний хардаас 3 удаа абортонд орсон гэдэг нь муухай юу? Эсвэл Джеффри Эпстейнд ийм одоо садар массаж хийж өгсөн гэдэг нь илүү муухай юу гэж асуусан гинэ. Юу гэсэн үг юм бэ те? 3 удаа абортонд орсон гэдэг чинь илүү муухай юу? Джеффри Эпстейнтэй унтсан гэдэг чинь илүү муухай юу? Тэ нөгөө Аллен гэдэг нөгөө өмгөөлөгч чинь те нөгөө Джеффри Эпстейнтэй академик харилцаатай байсан гэдэг хүн чинь одоо тайлбар хийж заяа. Одоо яг энэ хэрэг гэж ярьж байгаа боловч яг энэ хэргийг ярихдаа бүр том зураглаар навж үздэг гинэ. Одоо ганцхан яг за тэдэн сарын тэдэнд болсон энэ хэрэг биш. Ер нь бүх амьдралыг ингээ том зураглаар авч үздэг. Тэгээд нөгөө одоо энэ Аллен гэдэг хүн чинь Джеффри Эпстейний талд ажиллаад байгаа шүү дээ. Тэгээ хохирогч нарын одоо ер нь бол бүх амьдралыг ингэж албаар ингэж ухаж судалдаг гинэ. Угаасаа энэ мэрэгжлийн онцлог нь тэр гэж байна. Яагаад гэхлээр одоо энэ хохирогч нар чинь ингээ гомдол гаргацсан байгаа шүү дээ. Яг энэ гомдол нь яг үнэн гомдол мөн үү гэдгийг эхлээд батлахын тулд тэр хүмүүсийн өнгөрсөн бэкграундыг ухдаг гинэ. Одоо жишээ нь ямар нэгэн оюун санааны асуудалтай, сэтгцийн асуудалтай юм мартаж сандаг хүн ч юм уу юм төсөөлж хардаг, шизомизотой ч юм уу. Тим хүн гомдол гаргуул энэ хүн худлаа яриад энэ төсөөлөлд итгээд байна. Гих мэтчлээ одоо ингэж одоо ухаж мухдаг юм шиг байгаа. Тийм болохоор охтуудын ингээ бэкграундыг заавал ухсан гинэ. Тэгээд өнгөрснийг нь одоо ингэж ухаж байгаа нь бас нөгөө талаас ердөөсөө охтууд ингээ буруутгах гэсэн зорилгоор биш. Зүгээр л яг одоо энэ хэрэг дээр ингэж ажилдаг л гэж байна. Айгүй олон хүний хараалал идэх ажил юм а те тэгтээ. Тэгээд бид нар ердөөсөө те за энэ яг хохирогч нар яг үнэ хэлээд байгаа юм болов уу ингэж байгаа юм болов уу хохирогч нартай яаж сайхан хандах уу гэж ердөөсөө одоо ажилдаггүй. Зүгээр л яг манай үйлчлүүлэгчид юу хэрэгтэй вэ? Манай үйлчлүүлэгчид юус илүү сайн үр дүнтэй вэ гэдгийг л харж ажилдаг гинэ. Гэтэ тэр нь хууль ёсны дагуу гэж байна. Тэгээд одоо энэ хэрэг нь ингээ 2006 онд ингээл бүүм гэл одоо телевиз мэдээний сайтуудаар гарсан гэж байгаа штэ. Тэгээд бүх сэтгүүлчид л ер нь одоо за нөгөө телевизүүдийг яриаггүй юм юу вэ гэл ингээл айгүй олон талаас нь судлаад гяс мэдээллүүдийг дамжуулах гал тэгсэн чинь Джеффри Эпстейний багаас маш олон сүрдүүлгээд ирсэн гинэ. Сэтгүүлч нар руу, телевиз рүү
наад мэдээгээ устдаг. Та нар энэ зүйлийг бичгийг хүсэхгүй байгаа. Бичээд хэрэггүй шүү гэх мэтчлээ. Тэгээд гэмт хэргийн нэг зүйл ангаар л одоо ингээд буруутгагдсан байгаа шүү дээ. Яг яллагдаагүй буруутгагдсан. Тэгэд энэ нь айгүй шудраг бус байсан. Тэгээд цагдаагийн дарга бүх одоо мэдээж авсан хохирогч нарынхаа аав ээж рүү ингээд албаас нэм загтал бичсэн байна. Энэ хэрэг ердөөсөө одоо шударгаар шийдэгдээгүй шүү гэд. Тийм болохоор энэ хэргийг би FBI руу бас ингээд шилжүүлж байна гэж мэдгдсэн байна. Тэгэд ер нь бол яг иймэрхүү хэрэг дээр шүүх одоо буруу шийдснээс болоод гэх юм уу цагдаагийн дарга мужийнхаа прокурорын газрыг алгасаад шууд цаашаага FBI руу очих ийм хүсэлт гаргадаг тохиолдол айгүй цөөхөн байдаг гинэ. Тэгээд айгүй цөөхөн тохиолдлынхаа нэг нь энэ болсон гэж байна. Тэгээ 2026 оны 7 сард FBI энэ хэрэг дээр ажиллаж эхэлсэн байна. Тэгээд иймэрхүү хэрэг дээр шууд юу байдаг гинэ. За өөр хохирогч байна. Яг хизээнээс эхэлсэн гэх бүр ингээ өмнөх нь ухаж эхэлдэг гэж байна. Тэгээд тэгсэн чинь FBI яасан гэж 1996 онд бид нар дээр ийм гомдол ирж ирсэн штэ. Эгчдүү хоёр Jeffrey Epstein хүчирхийлүүлсэн New Mexico гэдэг мужид, Florida гэдэг мужид ийм тохиолдол нэрээ байсан биш дээ гэдэг нь ингээ ил болсон байна. Тэгээд 1996 онд нөгөө Maria дүүтэйгээ FBI-д гомдол гаргасан гэдгийг мэдээд одоо хүмүүс мэдчихэж байгаа штэ. Энийг Jeffrey Ghislaine хорон өмнө мдэггүй байсан юм шиг үлээ. Тэгээд яг энэ 2006 онд мэдчихэж байгаа байхгүй юу. Тэгээд мэдчихэд Ghislaine Maria руу залгаж сүрдүүлдэг байсан гинэ. Би чиний бүх зургуудыг чи устгах шатаана. Одоо яг амьдрдаг газар нь мэдчихэж байгаа. Чи нэрээ энэгээр одоо энэ хавар гүөх дуртай гэлөө ар нуруугаа харж байгаарай. Одоо энэ чиний 50 гүдэг газар чинь биш болсон шүү. Одоо чиний гүдэг газраар өөхөх боломжтой зөндөө боломжит хувилбарууд юм байгаа шүү гэж сүрдүүлжсэн гинэ. Уцаар. Тэгээд энэ сүрдүүлгүүдээс болж Мария айгүйх айгаад тэгээд айгүйх нүүдэг болсон гинэ. Тэгээд нэг газар нүгэл 2 сар орчим болчоод дахиад нүүдэг байсан гэж байна. Тэгээд тех тоолонд нь Ghislaine олоод идэг байсан гинэ залгаад би чамайг хаана амьдарч байгаа чи мэдээ шүү. Чиний амьдарч байгаа газар чи ердөөсөө юм аюулгүй бол биш шүү гэд. За ингээд нүүж явж байгаад 2006 оны 11 сард Мария хойд Carolina-д ингээд нүүж очсон юм байна. Тэгээд уулан дунд амьдардаг байсан, ай модон дунд амьдардаг байсан. Тэгээд тухайд өөрийнхөө ориг нэрээр амьдардаггүй нэрээ сольж амьдарч исэн байна. Тэгээд байжсэн чинь нэг өдөр гинт нэг эрэгтэй нэг эмэгтэй хаалганы тогшоод ороод ирсэн гинэ. Тэгээд тэр хоёр хүн маань FBI ажилчид байсан азар. Тэгээд одоо чи FBI-д ингээд одоо гомдол гаргаж исэн энэ тухай чи ярилцах хэрэгтэй наа гэсэн байна. Тэгээд яг тэгэж хэлэнгүүт нь тэр хоёр ингээ үнэхээр баярлаа. Тэгэл бүх түүхээ ярьж өгөөл ингэсэн тэгсэн гэл тэгэл яа өстө үнэхээр ажиллаа хийдэм байна. Үнэхээр хичээж хийж байгаа юм байна. Бүр ингэж хайж олж ингэсний эцэст бүр битэрийг олж ин гэхэр ч одоо ямар гоё юм бэ гэл айгу баярлсан байгаа байхгүй юу. За тэгээд FBI чи ер нь ингээ ганцхан Мария Ани хоёроос гадна ер нь бол одоо бусад тохирогч нартай бас холбогдож эхэлсэн. Тэр дунд бас Шона гэдэг нөгөө эмэгтэй байгаа өмнөх бичлэгэн дээр ярьжсэн. За тэгээд одоо энэ хэрэг одоо ингээд газраа аваад бас маш олон хохирогч нарын аав ээжүүд бас FBI руу холбогдоод өмгөөлөгч авъя ингээ тэгээ одоо ийм том ийм хүчрхэг хүний өдөөс тэмцэгчиж бас одоо зарим аав ээж нар ингээ тэмцэн байгаа байхгүй юу. За тэгээ яг энэ гэмт хэргийн хүрээнээс гадна бас хэд хэдэн одоо хүмүүс одоо Jeffrey Epstein ингээд одоо тусад нь дахиж шинээр гомдол гаргаад одоо мөнгөн хохирол авмаар байна гэд гисэн байна. За одоо дахиад нэг яригдах чухал хүн байгаа нь болохоор Brad Edwards гэдэг бас хуульч өмгөөлөгч өөр юм хуулийн өмгөөллийн фирмтэй. За тэгээд энэ одоо залуу дээр энэ өмгөөлөгчдөр Courtney гэдэг эмэгтэй холбогдож ирсэн байна. За энэ Courtney гэдэг эмэгтэй бас хохирогч 2002 онд 14-т байхдаа Jeffrey Epstein-тэй танилцж байсан. Тухайд 8 дугаар анги байсан. Тэгээд одоо 8 дугаар ангиад төгсөөд 9 дугаар ангид орохын 100 гэсэн үг. Яг энэ үед Jeffrey Epstein-тэй танилцсан. Тэгээд Jeffrey Epstein-тэй танилцахаас өмнө энэ охины амьдрал ер нь айгүй гоё юм байна. Хичээлд айгүй сайн гэр бүл гоё мой. Тэгсэн чинь гинт ээж нь одоо донтолтын асуудалтай болоод тэг гэр бүл ер нь бол ингээд одоо нуурж унж байгаа байхгүй юу? Яг цаг хугацааны үед ингээ айгүй муухад авахцсан гэсэн үг. Тэгээд ээж одоо энэ асуудлаас болоод ер нь бол баг ингээ орон гэр гүөх чигээд байсан гинэ ингээ найзуудынхаараа ингээ дамжиж явдаг. Тэгээд угаасаа ингээд орон гэргүй байгаа юм чинь бүр мөнгөчгүй байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд яг тухайд Jeffrey Epstein ингээл би ингээл массаж хийгээл айгүйх мөнгөтэй болчих юм ямар гоё вэ гэж бодож исэн чинь тэр нь ингээл яг нөгөөддөг адилхан шууд ингээ хүчин гэрэг болсон. 14 хүн настай гэж бодолтой одоо 26 он гэрч 2012 оны хүүхэд болоод байгаа байхгүй юу? Тэгээд тухайд Jeffrey Epstein одоо энэ охинд ингэж хэлдэг байсан гинэ Courtney-д. Чи ингээд ер нь миний надтай ойр байгаа гэдэг чинь л айгүй азтай зүйл шүү. Одоо амьдралаас авч болох юм уу? Одоо гоё бэлэг шүү гэж хэлдэг байсан гинэ. Тэгээд тэрэнд нэг итгээ явааддаг байсан гинэ энэ охин. Тэгээд эхний удаа очоод ингээд бэлэн хүчрхэл болчихж байгаа. Тэгээд
нөгөө тархиа угаалгаа дахиад 2 3 дахь удаага очиж яхад 2 дахь удаа 3 дахь удаа дээр нь Jeffrey Epstein энэ охиноос ингэж асуусан гинэ. Чамд найзууд байгаа юу? Надад массаж хийж өгмөр байгаа найзууд байгаа юу? Тэгээд хэрвээ найз олж өгөх юм бол тэр найзд чинь би $200 өгнө. Тэгээд найз олж өгсөн гээд би чамд бас дахиад нэмээд $200 өгнө гэж хэлсэн гинэ. Тэгээд энэ охин Jeffrey Epstein дээр 2002 оноос 14-тэй байхасаа 17 8 хүртэл явсан. 3-аас 4 жил Jeffrey Epstein дээр очиод байдаг байсан. Энд хугацаанд 40-с 60 охиныг Jeffrey Epstein давж өгсөн гинэ. Яг яагаад тухайд ингээд 3 4 жил бас ингээл одоо явааддаг байсан бэ гэхээр одоо болохоор буруу байсан гэдэг мэдж байгаа. Тухайд болохоор хинч хизээш надад тавьж байгаагүй тэр анхаарлыг тавьдаг байсан. Тэр боломжуудыг өгдөг байсан. Тэгээ тухайн үедээ яг 2006 онд ингээл мөрдлөг болоод тэ энэ охинтойг нь холбогдсон байгаа даахгүй. Тэсэн чи тухайн үедээ энэ охин ингэж утсан гинэ. Бүр ингээ гайхаад Jeffrey Epstein чи айгүй гоё хүн штэ. Ийм лаг мундаг хүн намайг ингээ аварсан гэж тэгж бодож исэн гинэ. Тэгээд ер нь одоо ингээд цагдаагийн бусад одоо ер нь ингээд мөрдлөгийн тухай бусад мэдээллүүд ингээд гинт задраал цацагдаал тэгээд энэ охин тэгж утсан гинэ. Үгүй юм биш үү? Надаас олон өөр ийм олон охин байсан юм уу? Энэ ердөөсөө мундаг гоё хүн биш юм байна гэд тэгээд цагдаа нартай хамтарч ажиллах болсон байна. Тэгээд эхлээд болохоор Palm Beach-ийн цагдаагаас холбогдсон байгаа шүү дээ, тий. Тэнгүү дараа нь энэ охин нөгөө нэг өөрөө ингээд мэдээдтэй хараад тэгээд өөрөө холбогдохдоо нөгөө саяны Brad гэдэг өмгөөлөгчтэй холбогдсон байгаа байхгүй юу? Тэгээ нөгөө Brad гэд одоо юу ч одоо энэ одоо Brad гээ ингээ харагдаж байна. Одоо ингээд энэ хэргийг судалж байгаа хавцтай ийм самбар бэлдсэн байгаа байхгүй юу? Тэгээ нэг хохирогчоос дахиад 10 хохирогч, 10 хохирогчоос дахиад хэдэн хохирогч гээд тэгээ энээс гадна бидний мэдхгүй яг ийм аалзны тор пирамид гэдэг байгаа байхгүй юу? Биеэ үнэлэлтийн 100 жилийн пирамид бий болсон гэдэг байгаа байхгүй юу? Бүр аимшигтай. Тэгээ энэ нь ердөөсөө ингээл юу гэдэг нэг рандом охин те Jeffrey Epstein-тэй танилцаад тэгж ердөөсөө эхлэхгүй. Энэ бүхэн Ghislaine Maxwell-аас эхэлсэн гэдэг ч байгаа байхгүй юу? Ghislaine Maxwell хамгийн анхны зуучилсан хүн болсон. Тэгээ Ghislaine Maxwell хин нэг охинд заагаад дахиад нэг охин заагаад тэр охин нь өөр охинд заагаад ингээд явсан гэж байгаа. Тэгэд ингээд одоо Jeffrey Epstein-ийн одоо хүний гараар могоо бариулна гэдэг нь шүү дээ. Jeffrey Epstein-ийн гарууд эхлээд Ghislaine Maxwell-аас эхлээл ингээд задраа авцсан. За Ghislaine Maxwell Jeffrey Epstein хоёр яаж танилцсан бэ гэхээр Нью-Йорк танилцсан. Тэгээ Jeffrey-гийн зан чанарын хувьд болохоор илүү юм introvert, айгу чимээгүй хүн гинэ. Харин Ghislaine эсрэгээрээ айгу юм дуу шуутай, хүнтэй яриа өрнүүлж чаддаг, баясгалантай. Одоо яг нэг юм одоо юм гэмт хэрэг хийдэг гэдгийг мэдэхгүй бол ер нь л ингээ айгу гоё хүн болгонтой найрсаг харцдаг нэг юм. Ghislaine Maxwell-ийн аав Robert Maxwell гэдэг залуу байсан. Энэ болохоор яг British хүн. Англид ер нь айгүй юм том нэр хүнтэй, айгүй баян хүн. Jeffrey Epstein, Ghislaine Maxwell хоёрын ялгаа нь Jeffrey Epstein зүгээр юм ажиллаж ангих. Ghislaine Maxwell болохоор бүр юм супер баян алиах. Ghislaine Maxwell-ийн аав 1991 онд өвд болсон. Тэгээд юм баян аавынхаа одоо юм охин байсан байгаа шүү дээ. Энийг ер нь бол Ghislaine Maxwell-ийн тухай ярьж байгаа дээр илүү тод ярина. Зүгээр одоохонд нэг ярьчээ. Нүсэр баян аавтай байгаа охин гинт тэр баян аваа алдсан. Тэгээд ингээд Ghislaine Maxwell ингээ ертөнцийн ингээ нураад унчиж байгаа байхгүй юу? Тэгээд Jeffrey Epstein-тэй танилцж байгаа бас нэг баян залуу. Одоо аавыг нь орлох гэсэн үг. За тэгээд Wall Street-ийн хэргийг судалж ирсэн нэг залуу ер нь бол ингээд одоо хүн болгоны хэргийг ингээд судлахаар ингээд өмнөх бэкграунд нь гарч ирдэг гинэ. Яаж мөнгө олсон, яасан ийсэн ингээд. Тэгсэн чинь Jeffrey Epstein ер нь яг яаж баяцсан? Гэр ингээд түүх ер нь бол бараг олдохгүй байсан гэсэн. Ямар ч сан тэр Bear Stearns гэдэг газар ингээд ажилласан байгаа шүү дээ. Тэгээд ингээд халагдсан дараа хэдэн жилийн дараа. За Stephen Hoffenberg гэдэг залуу байна. Энэ болохоор өмнө нь Jeffrey Epstein-тэй холбоотой байсан хүн. Одоо хамт ажилладаг байсан гэж хэлж болно. Тэгээд энэ хүн хэлэхдээ би Jeffrey Epstein-тэй холбоотой байсандаа ингээ үнэхээр их харамсдаг. Намайг 30 жил дагаж явж байгаа одоо юм гай гэж хэлж байна. Тэгээд би одоо энд нүглээ намжлах гэж түүний тухай бүх үнийг дэлгэхээр одоо ингээ олон нийтэд дэлгэхээр энд сууж гинэ гэж хэлж байна. Нүглээ намжлана гэдэг үгийн утгыг та нар одоо удахгүй ойлгоно. За энэ залуу болохоор Jeffrey Epstein-тэй 1980-аад онд танилцсан. Тэгээд тухайн үедээ Jeffrey Epstein нөгөө Bear Stearns гэдэг газраасаа хөөгдөд нэг удаагүй байсан. Тэгээд энэ залуу болохоор Towers гэдэг нэртэй санхүүгийн корпорацийн том захирал нь байсан хүн юм байна. Энэ ер нь бол энэ хоёр хоёулаа яг self-made буюу өөрөөсөө мөнгөөр баяцсан хүмүүс хөдөлмөрөөрөө за яг өөрөөсөө гэж хэлчихье. Ямар нэг уламжлагдаж ирсэн байхгүй. Яг танилцж байх үед Steve гэдэг залуу болохоор тухайн үед нөгөө CEO байгаа шүү дээ нөгөө Towers гэдэг одоо компанитай. Айгу баян хүн байсан. Ингээл private jet ундаг, ингээл олон машинтай, ер нь ингээл айгу баян хүн. Тэнгүү Jeffrey Epstein болохоор хараахан тийм баян биш. Тэгээ ер нь бол Jeffrey Epstein
одоо юу гэдэг нь бараг тэр хүний үлгэр дуурайллаа болгож харж исэн гэж хэлж болно. За тэгээд энэ Стив гэдэг залуу руу нэг хүн залгсан байгаа. Тэр нь болохоор бас нэг айгүй том компани захирал залуу гинэ. Жеффри Эпстейний таньдаг гэдэг энэ Стив рүү залгсан байгаа. Ийм одоо лаг ухаалаг залуу байна. Wall Street-д ажиллаж исэн одоо айгүй ийм эрч хүчтэй, ажлыг айгүй мундаг хийдэг, айгүй авьяастай хүн байна. Яг ийм хүн чанарынхаа хувьд ер нь л хүн чанараа дарж чаддаг хүн гэж хэлсэн байгаа юм л да. Яагаад тэгэхээр одоо мөнгө иддэг байсан гэж залгаж хэлэхдээ тэгж байгаа. Тэгээ яагаад энийг нь хэлж байгаа вэ гэхлээр тухайн үед энэ Стив гэдэг залуу одоо тэр Towers гэдэг компаниараа Ponzi scheme явуулдаг байсан. За Ponzi scheme гэдгийг тайлбарлаж өгье. Ponzi scheme гэдэг нь болохоор одоо хөрөнгө оруулагчтай байгаа шүү дээ. Хуучин хөрөнгө оруулагчтай байгаа. Тэд нартаа шинэ хөрөнгө оруулагч нарыг татаж аваад хуучин хөрөнгө оруулагч нартаа мөнгө өгдөг схем. Тэгэхээр ямар нэгэн бизнесийн одоо юм үр ашгаар биш зүгээр л ингээд хүмүүст худлаа хэлээд ингээд шинэ хөрөнгө оруулагч татдаг. Тэднэрээр ингээд орлого олдог ийм схем гэж хэлж болно. Тийм болохоор ер нь бол одоо ийм худлаа хэлэх чадвартай ийм схем явуулж чаднаа л гэж одоо энэ хүнийг сурталчлаад байна шүү дээ. Жеффри Эпстейнийг энэ Стив гэдэг хүнд. Тэгээ тухайн үед бодохдоо ингэсэн байгаа. За энэ хүн чинь ингээд Wall Street-д ажиллаж исэн Bear Stearns гэдэг компанид одоо ингэж ажилд орсон, тэр сургуулийг ингэж хуурсан гэд одоо энэ гэмт хэрэгт нь аюу юм төгс хамтрагч болохоор хүн байгаад наа гэж бодсон байна шүү дээ. Тэгээд шууд ажилд авахгүй шүү дээ. Ажилд гинэ одоо өөрийн хамтрагчаа болохгүй шүү дээ. Тэгээ уулзаж үзэхэд ингээл бүр үнэхээр супер ярианы чадвартай хүнд ингээ үнэхээр одоо яриандаа итгүүлж үнэмшүүлж чаддаг юм супер авьяастай хүн байсан гэж Стив хэлж байна. Жеффри Эпстейнийг. За энэ Стивен Hoffenberg гэдэг залуу Ponzi схемээрээ $460 сая луурдаад шинэ хөрөнгө оруулагч нарыг татсан. Тэгээд одоо энээр ингээ хамтарч ажиллахдаа яг partner in crime байгаад байгаа хгүй. Уг нь гоё утгаараа ашиглавал бүх юмд хамт идэг хүн. Гэтэ яг энэ дээр ингээ шууд утгаараа гэмт хэргийн хамтрагч энэ хүний арын даадаг худлаа хэлхийн ингээд одоо арга цаадаг. Энэ бол бүх гэмт хэргийг хийдэг гэсэн үг. Үнэт цаас хувьцааг хууль бусаар борлуулдаг гэсэн гинэ. Ер нь бол худлаа борлуулдаг. Тэгээ ямар ч сан одоо энэ Ponzi scheme-ийн гэмт хэрэг баригдаад тэгээ Стивен Hoffenberg гэдэг залуу 20 жилийн ял эдэлсэн. Тэгээд бүгийн буруутгаа өөрөө хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ өөр хэнийг ч барьж өгөөгүй. Яагаад гэхлээр Жеффри Эпстейн Стивенд ингэж хэлжсэн гинэ. Би Америкийн нэгдсэн улсын хууль зүйн яамд хамтран ажиллаад тэг гэрч болж исэн гэж хэлжсэн гинэ. Тэгээ тэр үүнд нь итгээд Стивен одоо юу гэдэг тэр хүнийг барьж өгөөгүй гэсэн үг. Тэнгүүд яагаад ийм хүнийг гэрчилж болдгоо юм бэ? Одоо биш ээ. Тэг яагаад ийм хүнийг ингээ барьж өгч болдгоо юм бэ гэсэн чинь ер нь л одоо ингээ хууль зүйн яам амтай ингээ хамтарч ажиллаж исэн хүнийг одоо ховлох гэж хэлчихэл та. Ховлох ер нь ингээ ашиггүй байд юм нэг юм гэмт хэрэгтнүүдийн хүрээнд. Яагаад тэгэхээр за энэ хүн дараа нь тэр нь надад буруугаар эргэж магадгүй эсвэл ингээ сул гарчиж магадгүй ч юм уу тийм хэрэгээс болоод яадаггүй юм шиг байна. Ховлдоггүй юм шиг байна. Тэгэд энэ Стивен хэлж байгаа байхгүй юу? Үнэхээр хүний тархийг угаахтай юм супер мэрэгжлийн хүн байсан гэд. Тэгээд Жеффри Эпстейний одоо энэ тархи угаалт таанаас эхэлсэн бэ? Тэгэхээр Стивений бодлоор Стивений хэлж байгаагаар болохоор Les Wexner гэдэг хүнээс эхэлсэн гэж байгаа байхгүй юу? Les Wexner-ыг болохоор өмнөх бичлэгэн дээр хальт ярьсан. За энэ хэрэг болохоор Ohio'д болсон 1986 онд нөгөө нэг яг Les Wexner-ийн артлын байшинд нөгөө хувийн зураачаар авсан гэж тэгсэн шүү дээ тэр залуу байхгүй юу? Les Wexner болохоор 1963 онд The Limited гэдэг нэртэй юм одоо эмэгтэйчүүдийн хувцсны брэнд гэх юм хувцсны дэлгүүртэй болж исэн. Одоо маш олон брэндүүдийн хувцсыг нийлүүлж авчраа зардаг гэсэн үг. Тэгээ ингэснийхаа хүрээнд Victoria's Secret-ийг бас худалдаж авсан. Тэгэд ер нь айгүй баяжсан хүн. Амар баяжсан гэдэг нь болохоор зүгээр саятан биш. Multi-billionaire гэхээр бүр долларын тэрбумтан болсон. Тэгээ 1986 онд танилцаад Les Wexner, Jeffrey Epstein өөрийнхөө санхүүгийн одоо асуудлуудыг ингээ хариуцуулдаг гэсэн гинэ. Тэгээд гайхширмар зүйл нь Les Wexner хизээч юу өөрийнхөө ямар нэгэн зүйлийг хин нэгэнд ингээ даатгадаггүй байсан гэж байна. Тэгээ гинтл ингээ Jeffrey Epstein гэдэг хүн даатгацсан. Тэгээ хүмүүс ингээ гайхаа байжсэн чинь 1980-ад оны сүүл 90-ад оны ихэнх үеэр зарим хүмүүс Epstein-ийг Les Wexner-ийн найз залуу гэж нэрлэдэг байсан гинэ. Тэгээ нөгөө Стивен хэлж байгаа байхгүй юу? Jeffrey яг битүүртэй зэрэг ажилладаг байсан. Les Wexner-тай ч ажиллаад надтай ч ажилладаг байсан. Тэгээд энэ үе чинь Нью-Йоркт ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд ажиллаж байхдаа айгүй олон удаа private jet буюу хувийн онгоцоор Ohio руу нисдэг байсан гинэ. Тэгээд тэр хувийн онгоцыг нь Les Wexner ингээ Jeffrey Epstein рүү ингээ явуулж өгдөг байсан гинэ. Найз залуудаа. Тэгээд Jeffrey Epstein болохоор тухайд Стивенд ингэж хэлжсэн байна. Би Les Wexner-ыг бүр ингээл контролд ингээ хурууныхаа үзүүрээр контролдно.
Яагаад тэгэхээр Leslie Wexner надад бүр ингээ үнэхээр дуртай, надад ингээ маш их итгэдэг байсан гинэ. Тэгээ кадр солигдоод хуульч Jeffrey Epstein-ээс яг энэ тухай асууж байна. Та bisexual уу гэсэн чинь үгүй гэж байна. Та Leslie Wexner-тэй ямар нэгэн байдлаар бэлгийн харилцаанд орж ирсэн үү гэж асууж байна. Jeffrey Epstein үгүй гэж хариулж байна. Тэгээд давхар ажилтдаг байсан гэдэг нь ингэж байгаа байхгүй юу? Leslie Wexner ч бүр юм тэрбумтон байгаа штэ, долларын тэрбумтон. Тэнгүүд Jeffrey Epstein ингэж хэлдэг байсан мэн Стивенд. Би одоо энэ хүний хөрөнгийг хүртэл контролдож чадна. Тэгээ энэ хүн манай энэ Ponzi scheme-д ингээ хөрөнгө оруулнаа. Тэгээд үлээ бүр их ашиг олноо гэж одоо хэлжсэн байна. Ингээ хоёр талд ингээ тархи угаагаад явж исэн гэсэн үг. 1991 оноос 2006 оны хооронд Epstein Les Wexner-ийн The Limited гэдэг компани хувьцааны 1.3 тэрбум гаруй долларын борлуулалтыг хяндаг байсан. Тэгээд 2019 онд Les Wexner ингэж хэлжсэн байна. Би 2007 онд Jeffrey Epstein-тэй харилцаа болсон гэж хэлжсэн байна. Яагаад вэ гэхээр Les Wexner-ээс Jeffrey Epstein 46 сая доллар хулгайлсан гэдгийг олж мэдээд харилцаагаа тасалсан гинэ. Тэгвэл яагаад нөгөө шүүхэд өгөөгүй, гомдол гаргаагүй гэдгийг тайлбарлаагүй. Найз залуу байсан болохоор юм болов уу? Тэгээд Jeffrey Epstein бас Les Wexner-тэй айгуу дотн байдаг гэдгээрээ төрий барьж айгуу олон эмэгтэй үнтэй бас юм бэлгийн харилцаанд орж исэн. Тэгээд одоо юу гэдэг би чамайг Victoria's Secret-ийн модель болгоно гэж хэлдэг байсан гинэ. За 1997 онд Alicia гэдэг эмэгтэй байна. Тухайн үед модель жүжигчин байсан. Тэгээд нэг найз нь одоо энэ эмэгтэй тэгж хэлсэн байна. Хөөе чамайг Victoria's Secret-ийн модель болгох боломжтой нэг юм залуу байна. Чи танилцах уу гэдгсэн гинэ. Тэнгүүд ингээд тухайн юм модель хүнд тэг модельд ч одоо ийм боломж үнэхээр гой санагдал тгийгээл утсан юм байна л та. Тэгэд уулзахдаа нэг буудал зочид буудалд уулзсан. Тэгэд энэ эмэгтэй чинь портфолиогоо ингээд барьж очиж байгаа штэ. Тэгээ портфолиог ингээд Jeffrey Epstein үзээд ингээд зургнуудыг хараад тэгээд алив би чамайг боддоор чи ингээд зүгээр дотор утсаа чи харъя да. Тэгээд ингээд биеийг нь оролдож эхэлсэн гинэ. Тэгээд тухайн үед энэ эмэгтэй бодохдоо за би яг хүчндүүлэх юм байна гэж бодсон гинэ. Тэгээд азар энэ эмэгтэй насанд хүрсэн байсан том эмэгтэй байсан болохоор шууд зүхтааж чадсан байна зоригтой. Тэгээд Санта Моникагийн цагдаагийн газар гомдол гаргасан байна. 97 онд штэ. 97 онд штэ. Тэгээд тэгсэн чинь хинч залгаагүй, хинч холбогдоогүй ингээл энэ нэрийг хаагдсан гинэ. За одоо Майк гэдэг нэг хувийн мөрдөгч залуу байгаа. Энэ залууг болохоор 2006 онд нөгөө Brad гэдэг манай нөгөө хуульч өмгөөлөгч хувийн фермтэй залуу хөлсөлсөн байгаа. Тэгээд FBI бас яг энэ хэрэг дээр зэрэг ажиллаж исэн. Тэгээд яг яагаад энэ хувийн мөрдөгчийг хөлсөлсөн бэ гэсэн чинь бид нарт яг үнэндээ тийм их мэдээлэл байхгүй наа. Тэ ингээ уг нь ингээд пирамид гэ мэдсэн байгаа шүү дээ. Тэгтэл энэс цааш зөндөө байгаад байна. Бид нарт ийм нэмэлт мэдээлэлүүд хэрэгтэй ингээд тэгээд нөгөө Майк гэдэг хувийн мөрдөгчийг ингээ хөлсөлсөн байна. Тэгээ энэ мөрдөгч ч гэсэн нөгөө FBI-тай айгүй ер нь ойр ажилладаг болохоор энэ ажлыг ингээд ер нь бол гардаж авсан. Тэгээ тухайн үедээ Майк гэдэг хувийн мөрдөгч өөрөө 21-тэй нэг охинтой 15-тай нэг охинтой байсан. Ер нь хувийн мөрдөгчөөр айгүй удаа ажилласан. Тэгээд одоо маш олон юм педофилийн хохирогчд одоо хүчирхийллийн хохирогчтой учирч ярилцаж үзэжсэн хүн яаж эвдэрч шархалж зовдгийг мэддэг болохоор энэ хэрэг дээр айгүй ингээ хичээж ажилласан байгаа байхгүй юу. Тэгээд одоо энэ хүн яг энэ хэрэг дээр ажиллаад 46 охин олсон. Тэгээ тэр 46 охтууд дундаас 13, 14, 15 та охтууд маш их байсан гинэ. Тэгээ яаж олсон бэ гэхлээр Palm Beach-ийн одоо гүүрний наан цаана гэдэг юм хоёр талтай гэсэн штэ. Нөгөө талд нь буюу баячуудын нөгөө талд нь очоод тэгээ тэнд ингээ охтуудтай ярилцаа. Тэгээ ярилцах тусам ингээл нэг охин нь өөр охиныг зааж өгөөл тэр охин нь дахиад өөр охиныг зааж өгөөд гэд. Тэгээд нийт 46 охин олсон байгаа. Тэгээд ер нь олсон бүх мэдээлэлээ одоо FBI-д ингэж өгдөг байсан. За тэгээд ер нь бол хүн болгоо ингээд Jeffrey Epstein-ээс айгүй айдаг байсан, цагдаа магадаа ер нь бүгд айгүй айдаг. Тэгээд ер нь бол яг энэ айдас гэдэг зүйл Jeffrey Epstein-ийн хамгийн том зэвсэг байсан гинэ. Хүмүүсийн айдас. Тэгээд нөгөө Brad гэдэг өмгөөлөгч хуульч Jeffrey Epstein-ээс мэдүүлэг авахдаа энэ хүнийг ер нь ингээд жоохон яг юм тогтвортой тайван байдлаас нь ингэж гарах гэж хичээсэн. Тэгээд ийм асуулт асуусан байна. Та хэр удаа одоо насан туршаагүй охтуудад одоо яг юм sexually буюу яг юм бэлгийн хүслээр татагддаг байсан бэ гэж асууж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь Jeffrey Epstein уурлаад are you kidding me? Надаар тоглоод байгаа мó гэж асууж байна. Тэгсэн чинь Brad зөрүүлж хэлэхдээ би ямар нэгэн нууц юм өртөөсөө дэлгээд байгаа биш үстэй гэж ер нь энэ хүнийг ингээл юм яг сэтгэл хөдлөл дээр нь тоглолт хийх гэж үзсэн байна штэ. За тэгээд дахиад ингэж асууж байна. Та насан туршаагүй байхдаа өөрөө хүчндүүлж ирсэн үү гэж асууж байна. Тэгсэн чинь Jeffrey Epstein би ер нь яг энэ хэрэгтэй хамааралтай асуултуудад бүгдээр нь чи хариулмаар байна.
Гэхдээ би өөрөө үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хамгаалагдсан 5, 6, 14 дэх эрхээ зөрчүүлмээргүй байна гэж хэлсэн. За 5 дахь эрх нь болохоор өмнө нь хэлсэн өөрийнхөө эрс зэрэг гэрчлэхгүй байх гэдэг эрх. 6 дахь эрх нь болохоор өөрийгөө гэрчээр дуудах эрхтэй. 14 дахь эрх нь болохоор хууль одоо ер нь бол хүн болгонд адилхан үйлчлэнэ. Ердөөс ялгуурлан гадуурхалт байхгүй гэдэг ийм эрхүүдэд би эдэлмээр байна. Энэ эрхүүдэд зөрчилмээргүй байна гэж хэлсэн. За тэгээ явж исэн чинь Эпстейний талын өмгөөлөгчд, мөрдөгчд Брэдийг зөрүүлж мөрдөж эхэлсэн байгаа. Ажлын цагаар, ажлын бус цагаар хаана юу хийдэм байх гэд. Тэгээ ямар нэгэн муухай юм бол тэргээр нь сүрдүүлээд тэгээ ер нь энэ хэрэгээс нь татгалзуулах гэсэн үг. Тэгээ юм олдохгүй болохоор нь Брэдийн гэрийг нь мөрдөж эхэлсэн. Гэрт нь одоо эхнэр хүүхдүүд нь байгаа шүү дээ. Тэг эхнэрийг ингээ машинтай хүмүүс дагаад идэг болсон гэж байна. Тэгээ тохойд Брэд энийг бодохдоо эдгээр намайг үнэхээр энэ хэрэгээс татгалзуулахыг хүсээд байна. Гэхдээ би ердөөсөө энэ хэргийг хизээч одоо өмгөөлөхөй болохгүй гэж ингээ хэлсэн байна. За тэгээд одоо зөвхөн Брэдийг эхнэр хүүхдийг нь мөрдөхөөс гадна нөгөө нэг мэдүүлэг өгсөн хохирогч нарыг бас хувийн мөрдөгчөд дагаж эхэлсэн. Тэгээд нэг нөгөө Шона гэдэг эмэгтэй чинь Брэд руу залгаад агаад ингээ манай гэрийн гадаа машин байгаад наа гэж хэлсэн чинь нөгөө Брэд чинь Майк гэдэг нөгөө хөсөлж авсан хувийн мөрдөгчөө тэдний гэр рүү явуулаад тэгээ хоёр талын хувийн мөрдөгч бибитэйгээ ингээд бибинийхээ бичлэг хийгээд бибин рүүгээ гэрэл тусгаад бибинийхээ зургийг аваад юм дайн болсон гэсэн үг. Тэгээ Шона ч гэсэн тэрийг ингээ харж исэн, айж исэн. Тийм тэгээд манай талын одоо Майк гэдэг хувийн мөрдөгч Шонаг гэрээс нь аваад буудалд аваадсан байна. Одоо аюулгүй байдлыг нь бодоод. За одоо болохоор 2007 оны 11 сард болж байгаа үед Palm Beach-ийн цагдаагийн газар FBI 2 нэг хэрэг дээр ажиллаж байгаа боловч яг албан ёсны хамтрагчид гэж өрдөөсөө явдаггүй байсан ч гэсэн FBI олсон мэдээллээ Palm Beach-ийнхэнд хэлдэг. Palm Beach цагдаагийн газрынхан ч гэсэн ингээд хохирогч нар мэдүүлгүүд, хохирогч нарын background яасан бүх юмыг ингээд FBI-д хэлдэг. Одоо ингээд албан бусаар хамтарч ажилладаг байсан юм байна. За тэгээд энэ хэрэг дээр ажилласан FBI агент Nesbitt Kirkendall гэдэг эмэгтэй байгаа юм байна л та. Тэгээ энэ эмэгтэй одоо ер нь бол ингээд энийг ч юу гэдэг лээ? Им шүүхэд буруутгах бичиг гэдэг нэг хэдэн хуудастай ингээд бичиг байдаг шүү дээ. Одоо яллах бичиг гэх юм уу? Тэгэд энэ Nesbitt Kirkendall гэдэг эмэгтэй 53 хуудастай юм шүүхэд буруутгах бичиг бэлдсэн. Тэгэд энэ бүх хэргийн мэдээллүүдийг үнэхээр базаж супер буруутгах бичиг бэлдсэн гэж байгаа юм. Тэгээд одоо аюул олон зүйл ангаар яллагдах, буруутан болох юм боломж байгаа шүү дээ. Тэгтэл нэг ангаар буруутгах байсан ч хамаагүй бүх насаараа шорон цуух ялтай ийм супер шүүхэд буруутгах бичгийг бэлдсэн гэж байгаа байхгүй юу? За энэ дотор нь тэгээд ер нь бол хүчин байгаа. Тэгснээр насан туршийн хүүхдийг хүчирхийлэх байгаа, биеийн үнэлэлт байгаа, биеийн үнэлэлтийг зуучлах байгаа, биеийн үнэлэлтийг дамнаж зуучлах. Тэгэл хувилдаа ингээд одоо маш олон хэрэгүүд зүйл ангууд байгаа. За тэгээд цагдаагийн дарга маань Америкийн нэгдсэн улсын өмгөөлөгч холбооны прокурортой уулзсан байна л да. Түүнийг болохоор Алекс Акоста гэдэг. За тэгээд яах гэж уулзсан бэ гэхлээр ер нь энэ хэрэг хэр явж байна. Яг бүх насаар нь яг 20 үздэй. Ер нь бол хохирогч талд шударга ёсыг тогтоох яг тийм ял өгнө үздэй гэдэг юм итгэл найдвар болж очиж уулзсан юм байна. Одоо Алекс Акоста гэдэг хүн болон түүний багийнханд уулзсан байгаа шүү дээ тэр прокурортой. Тэгээд уулзаж дуусчаад за энэ хэрэг үнэхээр гой зөв шийдэгдэх юм байна гэдэг бодолтой гараад явсан юм байна. За тэгээд 2008 оны 5 сар хүртэл одоо энэ хэрэг ингээд сунжирчж байгаа байхгүй юу? Тэгээд энэ хэргийг холбооны засгийн газарт шилжүүлээд 2 жил гаруй болсон ч ердөөсөө ямар нэгэн хариу үйлдэл ингээ хэрэг ингээ зогссон гэсэн. Тэгээд юу болж байгаа юм болоо гэж мэдгээд нөгөө Брэд гэдэг өмгөөлөгч маань Mary гэдэг одоо прокурорын одоо туслах ассистент руу залгаад асуусан юм байна. За ер нь хэрэг яаж ин да гэдгсэн чинь нөгөө Mary гэдэг эмэгтэй ингэж хэлсэн байна. Энэ бол үнэхээр том хэрэг байна. Тэг яг хизээ шүүх хурал болох вэ гэд асуусан чинь чамд хэлмээр байгаа юм зөндөө байна. Яг баттай хэлэх юм болохоор чи яг зөв зүйлийн төлөө тэмцэж байгаа. Би ч гэсэн зөв зүйлийн төлөө тэмцэхийг хүсэж байгаа. Гэхдээ чамд хэлж болохгүй хэлэх зүйл зөндөө байна гэж хэлээд тасалсан гэсэн. Тэгээ тэр үед Брэд гэдэг өмгөөлөгч бодохдоо за энэ нэг л биш болоод явчлаа шүү гэд ингэ сэжиг авсан байгаа. За тэгээ манай цагдаагийн газрын дарга нь нөгөө FBI-д аягүй гоё ажилтдаг байсан гэсэн шүү дээ. Тэгээ FBI руу залгаад хэргийн тухай асуух гэсэн чинь FBI-аас одоо энэ хэргийн тухай ямар ч мэдээллийг Palm Beach-ийн цагдаагийн газарт та нарт одоо задлж болохгүй, дамжуулж болохгүй гэдэг юм тушаал авсан гэсэн. Сонин байгаа. Тэгээ одоо ихтэй бүр амархан заяа. Эпстейний хувийн 727 гэдэг онгоц Нью-Йоркаас Palm Beach руу ингээд газарсан байгаа. Оройн 5 цагт. Тэгээ газардахдаа
онгоцноос Jeffrey Epstein нэг хідэн дагуултай хамт гарч ирсэн бичиг баримттай. Тэгээд түүний нэг хар машин тоссон. Тэгээд их сурвалжууд мэдээлэлтэй Лос Анжелес хотод тэргүүлэх өмгөөлөгчөөр ажиллаж байгаа Kenneth Starr гэдэг өмгөөлөгч маргааш өглөө энд ирнэ гэсэн гинэ. Манай цагдаагийн газрын даргын очиж уулзсан Алекс Acosta лөө. Тэгээ Алекс Акостатай нэг уулзсан гэл тэгсэн шүү дээ. Тэгэл бүр яг бүх насаар нь та баттай ялах юм байна гэл итгэл найдар аваад явсан. Тэр өмгөөлөгч Jeffrey Epstein-ийн талын өмгөөлөгч хуульч нартай уулзсан гинэ. Тэгээ хамгийн амир нь тэрний дараа юу болсон бэ гэхлээр нөгөө нэг шүүхэд өгсөн буруутгах бичиг алга болсон. Тэгэд ингээд зогсохгүй FBI-ийн хэрэг бас зогссон. Мөрдөх ажиллагаа ингээд зогссон. Тэгээ энийг сонссон FBI-ийн ажилчид бүр үнэхээр эсэргүүцээд шоконд орсон гэж байгаа. Яагаад ийм том хэрэг зогсчихваа гэд. Тэгээ нөгөө нэг Nesbitt Kuykendall гэдэг нөгөө эмэгтэй байсан шүү дээ. Jeffrey Epstein-ийн хэргийг ингээд нөгөө шүүхэд буруутгах бичгийг ингээд супер бэлдсэн эмэгтэй. Тэр эмэгтэй одоо Мария гэдэг нөгөө нэг зураач эмэгтэй рүү залгаад уйлсан гэсэн. Энэ хэрэг үнэхээр биштэй явчлаа, намайг уучлаарай гэд. Бүх зүйл нуруу унжаах шиг байна. Чиний ямар их зориг гаргаж яаж энэ хэрэгт ингэж оролцсныг чи мэдэж байна. Гэтэ одоо энэ бүх зүйл ингээ хэрэггүй болчих шиг боллоо гэсэн гэж байгаа. Тэгээ нөгөө хувийн мөрдөгч залуучам нөгөө Nesbitt гэдэг эмэгтэйтэй холбогдсон чинь нөгөө Nesbitt гэдэг эмэгтэй нь уйлсан гэсэн. Тэгээд би уг нь энэ бүх хохирогч нарыг шудраг ясыг эргүүлж авчирна гэд бүр ингээ амлцсан байсан. Би энэ амлалтандаа хүрч чадсангүй гэд аягүй сэтгэлээр унсан байна. Тэгээд биштэй хинч яагаад Алекс Акоста энэ хэргийг ингээ хаах болвоо? Яагаад тэр шүүхэд буруутгах бичгийг ингээ хүчингүй болговоо гэдгийг ингээ одоо хүртэл мэдэхгүй байгаа. Тэгээ Алекс Акоста одоо болтол Jeffrey Epstein хийжсэн бүх зүйл ердөөсөө гэмт хэргийн шинжтэй биш шүү дээ. Ердөөсөө юм ёс бус заван зүйл биш шүү дээ. Зүгээр л зүйл шүү дээ. Гэт бүрэндээ гүрээсээр л байгаа. Харин нөгөө нэг манай нөгөө цагдаагийн дарагтай айгүй ойрхон байсан FBI-ийн эйжент гэдээсэн шүү дээ нөгөө химлээ. Barry Krischer гэдэг. Тэр хүн ч гэсэн одоо яг энэ Netflix-ийн юунд ингээ яриа өгөхгүй гэж ингээ татгалцсан байгаа юм байна. За хоёрдугаар анги нь бол ингээд дуусч байна. Ингээд энэ бүх хичээл зүтгэл бөө юм болж гэрийн нэгжээд бөө юм болж баривчлах юу аваад бөө юм болж прокурор дөгөөд FBI дөгөөд маш олон охтууд ингээд олон жил гэрээсээ зүхтаал айгаал сүрдүүлгэнд ороод ингэсэн чинь ингээ ямар ч нэмэргүй болцсон. Гэт бүх юм ингээд хүчингүй болцсон. Эдгээр энэ дөрвөн ангит баримтат кино бол зүгээр л энэ Jeffrey Epstein-ийн хэргийн зүгээр ийм хийсэг. Ямар ч гэсэн 3 4 дугаар ангиа бас яриад дуусгачих.